Сайн байцгаана уу? Мөнхчин байна. Hello, Анхлуун байна. Өнөөдөр бит хоёр Flash-ийн подкастыг эхлүүлэх гээд сууж байна. Тэгээд яг энэ подкастын хувьд болохоор өнөөдрийн хувьд зочин гэж байхгүй. Бид хоёр зүгээр энэ подкастаа эхлэлийг нь тавих гад суусгааж байна. Тэгээ ерөнхийдөө бол Flash-ийн маань подкастэнд дараагийн дугаарууд бол зочинтой явна. Тэгээ тухайн оролцогчийн бас амьдралын хэм маяг, эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөгөө гэх мэт сонирхолтой яриануудыг гүрнүүлээд явахаар төлөвлөж байгаа. Таад ингээд сүүлийн үед Flash гэдэг амар их контентууд явж байгааг жоохон гайхаж байгаа байх. Энэ болохоор ерөнхийдөө эмэгтэйчүүдэд зориулагдсан мэдлэг боловсрал түгээх зорилттайгаар нэгдэж байгаа шинэ платформ байгаа. Тэгээ бид нарыг дэмжиж бидэнтэй цуг үргэлжлүүлээд хамтдаа байцгаагаарэ. Амжилттай эхлүүллээ. Энэ бол дөнгөж эхлэл. Бидний цааш зөндөө юм үлээж байгаа. За тэгээд ер нь бол эмэгтэй хүн байна гэдэг маань болохоор өөрөө амар юм маш том зүйл гэж би боддог аахгүй юу. Ингээд заримдаа ингээд нүрээ будаад гой хувцас өмсөд гадуур явахаар би ингээд ёо эмэгтэй хүн байх ямар гоё юм бэ? Эрэгтэй хүмүүс ч ингэж чадахгүй дээ. Өөддөг бах та. Ийм юмнаас кайф авч чадахгүй дээ гэж боддог. Тэгээ эмэгтэйчүүд нэгнээсээ суралцах зүйл амар их байдаг гэж боддог. Тэгээ одоо юу гэдэг үсээ засах, нүрээ будах, хувцлах эсвэл тэр хүний амьдралын хэм маягийг нь одоо хараад ямар нэг юм суралцах гэдэг амар их юм байдаг байхгүй юу. Тийм учраас зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан энэхүү платформыг одоо бид нар ингээд хийгээд эхлүүлээд явж байгаамаа. Тэгээ нэгнээсээ гоё хэрэгтэй зүйлийг нь аваад бинийгаа бас дэмжиж гоё тийм суралцаад нэгнээсээ суралцаад гоё юм хийгээ явъя гэд энэхүү Flash гэд зүйлийг эхлүүлж байгаамаа бидэд. Тэгээд эмэгтэй хүн гэдэг зүйл бол айгүй их юмыг одоо хийж чаддаг гэж би боддог аахгүй юу. Тэгээ ингээд ер нь бол яг энийг яг үгээр тайлбарлахад бол жоохон ер нь бол үгээр тайлбарлашгүй хүн л дээ. Эмэгтэй хүн гэдэг бол тийм бүх юмыг хийж чадхаар хэмжээний тийм хүмүүс байдаг учраас эмэгтэйчүүдтэйгээ хайрлыгээд иймэрхүү ийм контент хийж эхэлж байгаамаа. Тэгээ манай Flash бан зөвхөн YouTube дээр биш, Facebook, Instagram гээд ерөнхийдөө бүх платформуд дээр тохирсон контентуудаа оруулаад явах учраас та бүгд subscribe дараад follow хийгээд хүлээж агаарэ. Тэгээ удахгүй бас бит хоёрын орсон контентууд цацагдана. Тэгээд мужи бит хоёрыг яаж нүрээ буддгийг, ямар хувц 7 хоногт өмсдгийг харахыг хүсэх юм бол төвчээртэй хүлээж агаарэ. Тийм ээ. Тэгээд дашранд хэлэхэд бит хоёр ихчдүүс биш ээ. Хүмүүс амар их тэгж асуугаад байт юм. Та хоёр ямар адилхан юм бэ гэдэг юу нэтлэх вэ? Мэдгүй надад адилхан санагдаж байна. Ялангуяа өссөн маань адилхан болсон байгаа болохоор юм болов уу? Битүүрийн царай тэгсэндээ төсөө биш байна уу? Тийм хоёулаа юм сэргэлэн нүдтэй. За өөртөөхөө магтаад. За тэгээд энэхүү подкастаа үгээр эхлүүлж байна. Бүгдээрээ тухлан сууж таалан сойрох нөө. Ойрхон гой снэк аваад тухтай суугаад битүүр үзээрэй. За ер нь мужи амьдралын хэм маяг гэж чиний хувьд яг юу вэ? Чи өөрийнхөө амьдралын хэм маягийг ер нь мэддэг үү? Мэдгүй хүмүүс яг ингээм амьдралын хэм маяг гэхээр л өглөөний 6 цагт босоод 3 хуудас ном гэл тэгээд байдаг штэ. Яг бүр амьдралын хэм маяг гэдэг чинь бүр яг ингээд цутгацсан юм шиг бол байдаггүй штэ. Угсаал хүн болгоны хийж байгаа зүйлөөр, хүн болгоны зорж байгаа зорилго өөр тийм болохоор надад тийм тогтсон юм бол байхгүй. Гэхдээ яг ингээ хийхийг зорьсон типүүд ч юм уу тиймэрхүү зүйлсүүд дээр ер нь бол хэм маяг маань тогтдог юм шиг санагддаг. Түүнээс яг л өглөө болгон 6 цагт тусна чадахгүй хаа. Миний хувьд бол яг өмнө би нөө офс ажил хийдэг байхад бол яг тогтсон амьдралын хэм маягтай бол байсан. Яг өдөр болгон адилхан байдаг. Одоо юу гэдэг нь өглөөд тэдээс сэрээд оройд одоо ажил дээрээ очиод тэдээс тараад ер нь яг ингээ бүр яг цагаар хүртэл хоолдог болчихсон те ингээл 12 болгонгууд заавал ланчиндаа орох хэрэгтэй юм шиг болол те 6 цаг болохоор л тараал ажилдаа ингээл ер нь яг бүх юм яг юм тогтсон хэм маягтай байдаг байсан бол одоо яг тэрнээс хойш контентын салбар руу яг ингээ ороод яг ажлын 8 цагаар биш ажилдаг болсноос хойш ер нь амьдралын хэм маяг гэдэг юм бол алдагдсан гэж үсэн. Магадгүй баг 24 цаг ажиллах ч үгүй. Тий. Эсвэл нөгөө нэг надад тийм тогтсон хэм маяг байхгүй юм шиг санагдаад байгаа нь би яг нөгөө офис ажил хийж үзээгүй.
яг 10 жилээ төгсөөл gap year те ингээд сурж байгаа ч гэсэндээ манай сургууль чинь бас ингээд өглөөний 8 цагаас эхлэн гэсэн байхгүй шүү дээ. Тийм болохоор яг тогтсон хэм маягтай бас болж чаддгүй нэг шалтгаан юм байна. Тэгээ ингээд 1-7 хоног амар завгүй ажиллаж явангуудлаа дараагийн 7 хоног нь ингээд шууд ингээд өөр ядарчдаг. Амар ирч хүчтэй 1-7 хоногийн өнгөрснөө дараа 7 хоногт зүгээр ингээд юу ч их хүсэлгүй болол ингээд унтарчдаг. Би бас яг тэгдэг. Бүр яг хүчлээд ч юм уу ингээд яг 10 хоног жирэж жагаад тэгээд нэг 3-4 хоног ингээд яг ухцсан юм шиг. Тэгээд тэрэндээ бас амар депрессдэг. Яг юм тогтсон юм байхгүй байгаа ч юм шиг. Тэгээд ингээд 3 хоног нүн ингээл хөвтөд өгж байгаа шүү дээ 10 хоног ингээд жирээсэн юм чинь. Тэгээ тэнгүүд тэр 3 хоногтоо би өстой ингээд амтралгүй би өстой юм. Ингээл би л болтгүй л гэж бодож байна. Харин тийм би арчаагүй орноосоо бас чаддгүй маддгүй гэж бодож бодвол тэр яг бас нөлөөлдөг. Үнэхээр нөлөөлдөг. Амьдралын тогтсон хэм маяггүй байх нэг депрессдэг шалтгаан бол заавал болтголох. Тэгээ яг ингээл хямраал хөвтөж байгаа л ингээл Instagram ч юм уу тэгээ ямар нэг юм руу ороод ингээм гүйлгэнгүүт хин нэгэн өглөө ирц ирээд тасгал хийгээд ном уншаад байж байгааг харахаар бүр улам өөртөө харьцуулаад ингээл бүр хямардсан штэ. Яагаад энэ айлын хүүхд ингээд ахад ч би ингээд чаддгүй юм бэ гэл нөгөө. Энэ яг манай хуршийн ээж юухтай шиг байна гэл. Харин тиймэрхүү юмнаас болж бас хүмүүс айгүйх нөө өөртөө итгэх итгэлээ ч юм уу өөрийгөө бусдад харьцуулах юмнууд айгүйх гарч ирдэг юм шиг санагдаад байдаг. Магадгүй ховлонтой ч гэсэндээ хүмүүс өөртөө харьцуулдаг байх л та. Тий угаасаа тэгж байгаа л та. Тэгээд тэнгууд нөгөө хоёр нь бас өөртөөгөө өөр хүмүүс харьцуулдаг. Тэнгууд бид хоёрыг харьцуулж байгаа хүмүүс бас өөртөөгөө өөр хүнтэй харьцуулаад явж байгаа. Гэтэ ингээд хүн болгон яг ингээд хүн зөвлөгөө өгдөн шүү дээ. Бити өөрийгөө буцтай харьцуулаа. Ингээд хүн болгон өөр ингэсэн онцлог төрхтэй ч гэдэм үү те. Тэнгууд цаанаасаа ингээд сошиал медиа хөгжөөд байгаа нь өөрийгөө харьцуулахаас өөр сонголтгүй болгоод байгаа байхгүй юу. Гэтэ эмэгтэй хүмүүс тэрийг бүр илүү мэдрэгддэг юм шиг санагддаг шүү дээ. Яг ийм бүр endless cycle гэдэг үстэй. Энийний ус ямар гоё юм гээл тэнгууд нөгөө гоё үстэй. Энэ ямар гоё туранхай битэй юм бэ ч юм уу гэл те. Хүн болгоны нөгөө нэг юм insecure-лж байгаа юм. Нөгөө хүнд нь ингээд гоё санагддаггүй ч юм уу. Гэх мэтчлээ ингээ үнэхээр endless cycle. Тэгээд бас хаяад хүмүүс нөгөө нэг яг өөрийгөө харьцуулж байгаа үед чи битээ өөрийгөө хүнтэй харьцуулаа гэхээр амар утгагүй сонсогдоод байдаг шин. Тэр үг амар хүчгүй ч юм уу. Энэ хүн яг үндэ миний ингээд юу мэдэрч байгааг мэдрэхгүй учраас ингэж хэлж чадчих байгаа юм байна гэдэг. Гэтэ үндэ бид нар бүгдээрээ яаж мэдрэгдэж байгааг мэдэн тэ. Тэгэл яг саяны тэр нөгөө нэг хэлж байгаатай яг адилхан маш олон жилийн өмнөөс л яг энэ нөгөө эмгтэй хүмүүсийн тарган туранхай гэдэг юмн дээр амар ач холбогдол өгдөг цаг үе байгаа шүү дээ. Тэгэл амар том гизтэй ах нэг эмгтэйг тэгээд тарган туранхаагаар нь шүүмжлэл мөмжлөл нэг тиймэрхүү нэг сони юмнууд ер нь байгаад байдаг шүү дээ. Тэгээ би нөгөө нэг жоохон бахтаа бол амар туранхай байсан байхгүй. Бүр яг ингээд 10 жилдээ бол 49 кг байна. Би ч гэсэн. Харин тэгтээ би тэр үед нөгөө нэг ингээд эргэн тойронд байгаа ээж мэж маань ч юм уу ингээд бариу палаж өмсөд энэ мах муухай байна, энэ муухай байна гэдгийг юусоо ойлгодгүйс аахгүй юу. Тийм болохоор би магадгүй эрэгтэй хүмүүс нөгөө нэг ингээд миний бодог болохгүй байх юм уу эсвэл миний үс болохгүй байх гэдгийг ойлгохгүй ингээд хөлдөө царайлаад гэдэг шүү дээ. Яг тэрийг ойлгодгүй нь магадгүй тийм учиртай ах гэж боддог. Тэгээд жоохон том болоо тэгээд нөгөө нэг бандагаад ирсэн чинь нөгөө ээжийн ингээд ярьдаг байсан тэр insecurity яаж ингээд бүр ингээд төвчгийн аргагүй мэдрэгддэг нэг юм хүүгийн мэдрэмж үүдэн шүү дээ. Ингээд гоё хувц өмснөө яа энэ мах нь гараад ирээд шүү дээ. Энэ ингээд санджганаад шүү дээ гэж бодонгуудаа шууд ингээд өөр хувц сольж мэлж өмсвөл ерөнхийдөө тийм юм ерөөсөө мэдэрдэггүй байж агаад мэдрээд үзсэн чинь үнэхээр л амар стрессмэр үнэхээр л амар insecure болох юм байна. Болдог юм байна. Гэт тэр хүмүүсийг ингээд амар одоо ингээд амар ямар сүртэй юм бэ гэж боддог байсныгаа шууд болсон. Бүр шууд болсон. Харин ч амар ингээд яавал дээр болт юм бол гэж л боддог байсан. Жилээс жилд ингээд өнгөрсөн жилийнхаа зургийг хараад хөөрхөн байж тээ туранхай байж тээ гэл тэмүүдэг тэр үед би өөрийгөө бүдүүн гэж голдог байсан үе бодохоор үгүй чи тэр үед туранхай байсан штэ гэл ер нь хүн яг хизээч өөртөө яг бүрэн дүүрэн 100% яг сэтгэл хангалуун байдгүй юм байна гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгээ ингээд одоо юу гэдэг 10 жил тахад ингээд миний нүүрэн дээр амар их батг гардаг байсан аахгүй юу. Ер нь бол ингээд бүр маш хэцүү зөө бүр ингэ шүрэн нүрт мүрт гэж дуудулж модуулахаар хэмжээний зөө. Тэгээ нүг хүнтэй ингээд юм ярьж яагаад нүд нь ингээд нүүрлүү гүгээд байдаг мэдрэмж хамгийн муухай тий. Ялангуяа ингээд духан дээр батг гарцсан байх юм бол нүд рүү харж яснаа дух руу хараад нүд рүү харж яснаа дух руу хараад ахаар үгүй энэ
Тэгэл тэгснэ ингээд тэрийг ингээд нуух гад хүүхэд тахад тухайн үед одоо ингээд сошиал медиа одоогийнх шиг амар хөгжөөг байсан байгаа даахгүй ингээд скин кэр зөвлөгөө ч юм уу ямар хайрсанд юу хэрэгтэй вэ гэдэг тийм зөвлөгөөнүүд намайг жоохон байхад бол ерөөсөө огт байгаагүй байхгүй. Тэгээ би яг анханасаа нүрээ амар буруу арчилсан. Би ингээд нүүрэндээ би юу ч төрөхгүй байх нь зөв гэж боддог байсан заяа. Сэтгүүл дээр угаасаа лимоны хүчлэр ингэж батгайг хатаадаг гэсэн. Тос төрөх юм бол би миний нүүр учиргүй тослогдоод бүр амар болно гэж би боддог байсан заяа. Тэгээд амар хямдхан ийм нүрний бодогнууд ашигладаг байсан заяа. Өөрөө тэрийг ингээл худалдаж авч байгаа шүү дээ. Ингээл дэлгүүр мэлгүүрээс ороод ингээл хямдхан бодогнууд худалдаж авч нүрэндээ төрхдөг. Тэгснэ батганаасаа болоод ичээд тухайн үед одоо яг шивээс дардаг байсан дермакол гэдэг тийм крем байдаг гэсэн аахгүй. Би тэр кремийг төрхөж хичээлдээ явдаг байсан. Тэрийг аль болох зузаан будах юм бол харагдахгүй гэж боддог байсан байгаа байхгүй. Тэнгүүд яг үүндээ эсэргээрээ илүү нэмгэн будаад арьсаа илүү одоо амраах те тайван байлгах хэрэгтэй байсан байгаа байхгүй. Тэ тос төрхөж чигшүүлэх хэрэгтэй байсныг би ерөөсөө хинч надад хэлж өгөөгүй. Ер нь мэдээгүй зав. Тэгснэ миний ингээд арьс арчилгаан дээр хийжсэн хамгийн том алдаанууд юу байсан бэ гэдгсэн чинь би өлөнгөөрөө нүрээ угаажсэн зав. Би бараг сар нүрээ өлөнгөөрөө угаасан за. Тэг юм бол батга хатдаг, батгахгүй болдог гэд нэг хүнээс би сонссон зав. Өлөнгөөрч угааж исэн түүх байна. Тэгээ ингээд амар өрөвдмөр байгаадтэй бүр нүрээ өлөнгөөрөө угаахаар хэмжээний амар хэцүү байсан баг. Гэхдээ тэр мэдрэмж чи амар штэ. Хаашаад гарах юм гарцгүй болсон юм шиг. Би л батгатай байгаад байгаа юм шиг. Цэвэр спиртээр арчин зав. Тэгээ лимоны шүүсээр арчин зав. Оогоо мартва. Тэгснээ төрхөн. Ингээ цэгчлээд ингээд төрөгчин батгатаа тийм ба. Тэгээд тэгснээ төмсний хальс арилгаж 50 зав. Яадаг ч гэлээ мэдгүй нэг төмсөөс арьсан цай ингээд сонссон зав. Тэгэл арьсаа зүгээр байж болох бүх зүйлээр ер нь бол алаад гимтээсэн. Тэнгүүд одоо манай өсвөр насны охтууд маань ч юм хөвгүүд маань бол яг арьсаа эхнээс нь зөв арчлаад явах амар боломжтой. Тийм болчиход байгаа байхгүй юу? Тэгэл тухайн үед надад ингээд хилээд өгч зөвлөд өгч хүн байсан ч болоосоо гэж би амар боддог байсан. Манай их хүртэл тэнд ингээд ганг гэдэг ямар нүрээ арчдаг байсан та. Нөгөөх нь бас юм батг хатаадаг амар юм хүчтэй бүтээгдэхүүн зөө ингээд ганг бас үсэндээ төрхдөг байсан. Тэгэл ганг төрхөөлөө. Тэгэл бид нэр арьсаа алсан юм да. Тэг ингээд плашийн хувьд болохоор яг ганцхан зүйл дээр баригдаагүй эмэгтэй хүний одоо хийж бол одоо эмэгтэй хүний бүх зүйлсийг бусдад түгээхийг хүсэж байгаа тийм платформ учраас одоо эндээс арьс арчилгаа, мейкап, одоо хувцлалт тэгээ эсвэл бол эрүүл амьдралын хэм маяг, эсвэл бол өөртөө зөв дадал зуршлыг бий болгох гэх мэтчлэн олон зүйлийг бусдад хүргэх зорилготой учраас бүх зүйлийг нэг доороос авч болно гэсэн үг тийм хилжих байсан юм да. Хин нэгэн хилэлд өгсөн хүн байгаасай гэж хүсдэг байсан юмнуудыг одоо ингээд бид бүгд хилж өгөх гээд бэлдээд байгаа. Яг бүх зүйлийг нэг доор гэсэн үг. Яг нэг юмар ингэж дагнаж явахгүйгээр бүх хэрэгтэй мэдээллийг нэг доороос хүргэх гээд бид хоёр ингээд жон гэж сууж байгаа маа. За тэгээд одоо ингээд мужигийн хувьд ингээд амьдралынх нь хувьд яг хизээч салшгүй тийм дадал зуршил гэж байдаг уу? Хизээч салшгүй юу? Тийм. Яг ингээд бүр амьдралынхаа нэгэн хэсэг болгоод ингээд одоо бий болгож чадсан тийм зүйл байдаг уу? Миний яг тийм зүйлтэй болохыг хүсдэг ганц юм бол дасгал хөдөлгөөн л байна. Миний хол цэвэрч байх. Би өөр нь амар месси хүн. Oh my god. Гэхдээ тэгтээ нэг юм цэвэрхэн месси гэж байдаг бол би цэвэрхэн месси л гэж өөрийгөө боддог. Үнэхээр яг нэг 2-7 хоногтой гэрээ ингээд амарлаг цэвэрлчээд дахиад тэр нь ингээд дахиад 7 хоног ингээд мух болол. Тэгээ яг магадгүй эсвэл бүр яг юм амар өсвөртэй юм би өөрөөсөө хүлээгээд ээж магадгүй л дээ. Эсвэл яг хүмүүст ингээд өөрөө тамзаарлах хүмүүний ингээд амьдралын нэг хэв маяг болцсон байдаг зүйл гэх юм бол өглөөний цай. Өглөөний цай бол үнэхээр надад чухал санагддаг. Чухал та би өглөөний цайгаас уухгүй болохоор дотор мох оргоод эхэлждэг нэг тийм. Өлөн явж чаддаггүй гэх юм уу? Тийм болохоор өглөөний цай гэдэг чинь бас өөрөө амар том сэдв шүү дээ. Тийм болохоор миний хувьд өглөөний цай уухгүй байх ч юм уу эсвэл өглөөний цайндаа юу нэг хвчлээ юу уудаг үбэ. Зарим хүмүүс ингээд өглөөний цай гэхээрэл одоо юм л идчихвэл болоо гэж боддог бас төрлийн хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд яг өглөө бас идэх хэрэгтэй гэдэг төрлийн бас
зүйлсүүд байдаг шүү дээ. Одоо эслэг ихтэй ч юм уу, уураг ихтэй ч юм уу тиймэрхүү. Нөө манай ээж болохоор амар загиндрхэн байхгүй юу ингээд заавал өглөөний цав уу заавал яг ингээд явчихжээ. Үнэхээр ингээд завгүй байгаа бол нүрээ будаж хоорондоо би нөгөө нэг ингээд хичээлдээ явахдаа ч гэсэн амар нүрээ будаж моддойсэн. Тийм болохоор нүрээ будаж хоорондоо ч гэсэндээ нэг муу өндөг чанаад идчихжээ гэдэг байсан байхгүй. Тийм болохоор идчихлээ бол болоо гэдэг нь бас би үнэхээр буруу биш гэж магадгүй. Гэхдээ би өглөөний цайндаа ерөнхийдөө яг юм аль болох гоё бүх юмд баланслагдчихсан хоол байвал амар дуртай иддэг. Ягаад гэхээр өглөө нэг өлөн байгаа учраас шууд ходоодонд орж байгаа зүйл гэсэн үг шүү дээ. Тийм болохоор чансан өндөг бол ихэвчлэн идчихдэг. Obvious бас ерөнхийдөө хиддэг. Obvious нөгөө нэг айгүй хурдан болчдөг. Тэгээ сүүлийн үед чаа өөр бас амар дуртай байгаа. Чаа өөртөө ус мус ингээд уухаар өдрийн турш нэг юм гэдэс дүүрэн явд юм бэлээ. Тэгээд өглөөний цай ер нь амар тийм дулмаг ч юм уу зүгээр нэг дэлгүүрээс юм аваад идэх ч юм уу тиймэрхүү юм ихэвчлэн болдог шүү дээ. Тэгээд яг би нэг сар бараг тэгэж явсан байхгүй юу амар завгүй тэгээд өглөөний цавгаас уухгүй бол байж чадахгүй учраас зүгээр л юм ойрхон дэлгүр мэлгүрээс юм аваад идчихдэг. Тэгсэн чинь миний идэх туршил бүр амар их байсан. Улам ихсэт байсан. Өглөө нь ингээд хүндлийн мэдж байгаа шүү дээ. Тэгж яхад хүртэл өдөржингөө ингээд юм чихээстэй юм химээстэй байгаадсан байхгүй юу. Тэгээд дараа нь бодоод судлаад үзсэн чинь эрдсийн дутагдал гэж юм байт юм лээ. Эрдсийн дутагдлаас болоод ер нь хүний нөгөө нэг юм хооллох, зуршил алдагдах ийм тийм юм идмээр байна гэдэг нөгөө нэг тэр амар хүсэл улам ингэ гарч ирээд байдаг. Тэгээ тэрийг анзаарчаад өглөөний цайгаа нөгөө нэг буруу уугаад байгаа учраас юм болоод байгаа юм байна гэд буцаад яг гоё өглөөний цай уудаг дэглэм рүү ингээ орж байгаа. Миний хувьд болохоор би сүүлийн бас хэдэн жилээс өглөөний цаг бас яг эрчимтэй уухыг амар хичээж байгаа. Тэгээ ер нь тогтмол уудаг болсон. Тэгээд өглөө бас ирээд пробиотик уuna. Тэгээд араас нь мэдээж маш их хэмжээний ус уuna. Тэгээд усныхаа араас хөвчлэн завгүй байх юм бол яг саяны хэлж байгаачлан юм хийж явахдаа өндгөө чанаа төрчихдөг. Тэгээ өндөг чанж идэнэ. Эсвэл завтай байх юм бол би жоохон тарган дээр нөгөө ногоо алим хэрчиж хийж байгаа дээрээс нь жоохон обвиус цацж байгаа идчихдэг. Тэгэхээр амар хөөрхөн болд юм билий. Ногоо алим, улаан алим хоёр шал өөр юм билээ шүү дээ. Тийм шал өөр. Тэгээд ер нь бол би нэг чихэрлэг юмд нэг амар дуртай биш байхгүй юу? Би сахарын аршил дээр нэг чихэрлэг юмд амар дуртай. Хүн угаасаа яг нэг тийм юм аа. Би моорн дуртай ирнэ моорны аршилтай. Тэр шиг л яг угаасаа нөгөө хориглох тусам хүн яг тэр хиймэр санагддаг шиг л байдаг байх. Тэгээ би болохоор өөрөө нэг тийм чихэрлэг юмд нэг амар тийм дуртай биш. Ер нь ундаа мундаг ч гэсэн нэг тийм амар хүсэж уудгүй. Хаяа нэг хүн тоол идэхээр Sprite ч юм уу нэг тийм гадтай зүйлс хэрэглэн тэрнээс биш нэг ундаандаас нэг тийм дуртай биш. Тэгээ тийм болохоор гурлан бүтээгдэхүүнд бас тийм амар дуртай биш. Яг тийм болохоор нэг бас яг таргалчихгүй яваад байдаг болов уу гэж би бодоод идгийн. Чихэрлэг юм гурлын юмаа жоохон багсгаад явцдаг болохоор. Яг үндэ би бүр амар эсрэг. Талах ингээд дангаар нь ч юм уу эсвэл талах яг авч идэхгүй заяа. Тэгтээ миний өдөр тутмын хоолнд бол гурилтай юм бүр дандаа байдаг. Тэгээд зэрэг байгальтай. Дандаа юм сахартай, дандаа юм ингээд болохгүй бүтэхгүй юм л идмээр санагдаад байдаг. Гэхдээ тэр нэхвчлэн нөө эрдсийн дутагдалд орсон байх үед. Тэгээд би бас сүүлийн үед нэг юм амар ажиглаад байгаа. Хоол идэх дараалал гэж байдаг юм бэлээ. Яг би нэг зүгээр хар ухаанаар өмнө нь ингээд боддог л байсан юм л та. Ер нь ходоод руу төрүүлж орж байгаа нь ингээд им дэвсгэр болоод тэгээд тэрэн дээр нь ингээд одоо муу юм орсон ч гэсэндээ тэр дэвсгэр нь ингээд бүр хэд авчдаг байх гэж хар ухаанаараа боддог байсан хгүй. Гэсэн чинь миний хар ухаан амар зөв бодсон бэлээ. Хүн ингээд нөгөө нэг тавглаа тавьсан байгаа хоолоо хараад үзэнгүүт эхлээд салаад тэгээд fiber ингээд тэгээд одоо carb mark гэд байгаа штеп. Тэнгүүд хамгийн эхлээд салааднаас нь эхлээд иднэ. Тэгээд салааднаас нь идчихээ тэгээ махын идээд тэгээд гурилын идэх ч юм уу юм дараалтайгаар идэх юм бол ходоодонд очиж байгаа ачаалал бүрд юм байна. Тэгээд шингэц эдэр нь бас ингээд сайжирна. Гэх мэтчлэн ер нь бол ингээд дараалалаар нийтх нь бас амар ашиг тустай. Хүмүүс нөгөө угаасаа л ингээд ходоодонд ороод холтохоос хойш ямар хамаатай гэдэг дээ штэ. Гэтэ яг үндэ ходоодонд ороод холтохоос өмнө бас зохицуулт явагддаг учраас тэр амар чухал. Би бол яг хамгийн дуртай юм хамгийн сүүлд нь үлдээж байгаа иддэг гэж байна. Маханд нь дуртай бол маха хамгийн сүүлд нь үлдээж жагаад бусдын төрүүлгээс идчихээд яг дуртай юм хамгийн сүүлд нь идээ тэрийг айгу удаанаар дурлаж иддэг.
хүн манай эмээ тэгдэг байсан байхгүй юу? Би ингээ хоолндоо цадахгүй ингээд хоол нэмүүлэх гэдэг тэнгүүд манай эмээ чиний 10 минут хүлээчгээ 10 минутын дараа хүн яг өөрөө цадснаа мэддэм аа. Тэгээ тийм болохоор тэр болтол нэмж идэхгүй зүгээр байж игээд тэгээ би яг 10 минут байж ангууд идэх хүсэл байхгүй болчихсон заяа. Тэгээ дээрэс нь өөрийгөө яг цадснаа мэддэг. Тэгээ тэнгүүд хүн бол ингээ идэж явах явцдаа цадаж болдгоо юм байна л та. Тэр нь амар буруу хооллолт байдаг гэсэн л те. Яг би мэрэгжлийн хүн биш гэсэндээ яг тэрийг би бас яг зөв гэж боддог байхгүй юу. Одоо цадж өөрийгөө ингээд болчлоо гэж бодох бодол буруу. Тэрний оронд ингээ хоолоо яг ингээд тохирох хэмжээгээр нь идэж дуусгачаад тэгээд хүлээх хэрэгтэй юм бэлээ өөрийгөө цадсан үгүйгээ ингээд мэдэртлээ. Гэтэ тэгж ингээд ингээл бас хараал те. Би болж гэж хараад суугаад байхгүй л те. Ер нь бол цадтлаа идэх юм бол хүн тэрнийхээ дараа амар юм ядарсан мэдрэмжтэй шууд нойр үрэх юм уу тийм мэдрэмж авдаг юм байна л та. Тэгээд одоо ланч манчаараа хоолоо хэтрүүлчих юм бол ланчны араас ажиллаа хийхэд жоохон ядарсан мэдрэмж авдаг ч юм уу тийм юм гардаг юм байна. Би бол намайг хүн хүлээгээ хэлчих юм бол миний зөрүү зан хөдлөөд би хүлээж байгаа хэрнээл ингээд цадцсан байгаа хэрнээл миний зөрүү зан хөдлөөд би бол нэмээд идчихдэг заяа. Гэтэ яг сүүлд ингээд яг тусдаа гараад тэгээд нөгөө загнах хүн эсвэл ингээ хүлээх хүн байхгүй болсон чинь нэрэл би яг ингээ хаан цадж байгаагаа мэдээд тэгээд яг ингээ хоолоо үлдээгээд дуусахгүйгээр ингээ үлдээгээд тэгээд тэрэндээ ингээ нэг амар гэлтэй мэдрэмжүүдээр авахгүйгээр хэсэг бол амар сайхан хоолсон. Угаасаа нэг юм тэгээд нөгөө хүмүүсийн амтлах мэдрэмжинд тааруулж хоол хийдэг байсан аахгүй гэрийнхнийхаа ч юм уу энэ юм дургу тэм тэр юм тартай гэдэл тэрэндээ тааруулдаг ч юм уу. Тэгээд яг өөрөө өөртөө зориулаад хоол хийх бас гоё л юм бэлээ. Яг тусдаа гараад ихний 2 3 сар би үсээ амар таргалсан байхгүй юу? Амар таргалсан заяа. Нөгөө нэг гэртээ идэж болдоггүй. Одоо манай гэрийнхэн бас нөгөө нэг юм захиалгын хоол моолнд амар дургу. Ер нь манай ээж захиалгын хоол ингээд үздэггүй. Хоол ихээр дандаа байцаатай цөв юм юм уу? Байцаалаг ч юм уу тиймэрхүү байж агаад тусдаа гарснаас хойш би бүр амар их захиалга болоод тэгээд эхний 1 сар бол ингээд захиалгын хоол идэж байхдаа гоё исэн. Тэгэл тэсэн чинь 2 дугаар сараас би нөгөө нэг идчихснаасаа болоод таргалангуудаа депресстэд тэгээд ерөөсө гэрээсээ гарахаа болоод бас давхар дандаа захиалгаар идээд тэгээд яг 3 сарын дараа 15 хил нэмсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь бол нэг их захиалгын хоол идэхий багасж байгаа. Энд дээр би бас нэг юм сонсч ирсэн байхгүй юу? Хүүхдийг нөө хит амир их хорих хэрэггүй байдаг. Тэнгүүд хүүхд яг тэр одоо аав ээжийн гараас гарчгаараа тухайн одоо эцэг эхийн хордог байсан юмыг хэтрүүлэн хийх магадлал амир их байдаг гэд одоо чихрийг ингээд бүр огт идүүлдэггүй амсуулдаггүй байсан бол том болчоод бүр ингээд чихрийн хэрэглэн бүр хитрэн гэдэгтэй яг адилхан саний одоо чиний жишээн дээрс гарч штэ одоо юм гадны хоол ч юм уу тийм төргөн хоолнд ойртуулдаг байсан чинь хүүхдэн тусдаа гарснаа түргэн хоолнд онцчдаг ч юм уу. Тийм юм амар их байдаг гэсэн. Тэгэхээр ер нь хүүхдийг бас хит амар хорих бол дэмийл байдаг юм шиг байгаа. Миний анзаарснаар яг ингээд одоо үеийн найзууд майзуудаасаа ч юм уу үеийн таньдаг хүмүүсээс харахаар ингээд хит амар юм хатуу эцэг ихтэй хүүхдүүд жоохон буруу зам руу орох нь айгу их байдаг байхгүй юу? Одоо ингээд гаргадгүй бол худлаалж явах гал байдаг ч юм уу тий. Ер нь юмыг нууцаар хийгээд хэлэхээрээ л буруудад эхэлдэг юм шиг санагдав. Тэгээ үнэн хэлсэн ч ойлгохгүй юм чинь ингээд шууд худлаа ярьж эхэлнэ. Тиймэрхүү юмнууд амар их байдаг л та. Үнэн хэлжүүл бүр хизээч намайг бараг уучлахгүй. Тэнгэл гүүшүүлээл дуусна гэж бодсон шүү дээ. Би бол бас яг тийм л байсан. Нилийн чанга. Тэгээд үнэхээр хүн хүндээ бас өөр л байдаг л ахал та. Зарим хүмүүс нөгөө нэг шахуулахын тохиордог гэл тэгээд идэв шүү дээ. Тийм л байсан да. За Мужи хэдэн наснда тусдаа гарлаа? Яг 19 өнгөрөөгөө л 20 хүрээл гоё алгадал гарсан да. Мундаг юм аа. Би бол 22 тусдаа гарсан юм байна. Тэгтээ ганцаараа анх гарахад бол амар юу байсан. Би уул амар ингээд амар л гоё бодож гарсан байхгүй юу. Гэртээ бүр ингээд засвар масвар хийж орж мороод тэгээл ёстой нөгөө нэг юм ядж хахад үзэж байгаа харж байгаа юм маань гэсэндээ амар гоёор ингээд мэдрүүлсэн. Онлайн дээр угаасаа тэгэл ингээд сошиал медиа дээр тусдаа гарах бол хэцүү гэж нэгтгэдэггүй шүү дээ. Тусдаа амьдрахаар юм байдаг, тийм байдаг гэд гой юмнууд сонсож жагаад яг ингээд бие дагаад ганцаараа гараад ингээд чимдаа аваад гараад ирсэн чинь амар л хэцүү санагдчихсэн. Эхний 1 2 3 сар. Тэгээ нөгөө нэг
бас амар өндөр хүлээлт тавьсан ингээд шууд YouTube эхлүүлээд ч юм уу одоогоо ингээд ийм илүү ингээд эрхчлөлтөй гоё байхандээ гэж бодож ирсэн нөө. Яг нөгөө үнэтэй нүүр тулаад ингэсэн чинь за би л болдгоо байна. Би л яг ингээд бус хүмүүс ингээд гоё байхад чинь би ингээд чадсангүй гэд амар гутарж исэн. Тэгээ ер нь бол миний тусдаа гарсан эхний 6 сар бол надад амар юм шиг кино шиг л үзэгддэг одоо л. Ялчгүй яг одоогийн 19 20 нас бол яг жоохондоо орох байхаа. Тийм болохоор хэцүүсэн байж магадгүй. Тэг яг ямар бодол чамайг тусдаа гаргая гэж одоо жоохноос л тэгтээ үгүйсээ тийм нэг юм мөрөдлөөд нь штэ. Яг нэг ингээд бараг л 20 хүрээл 17 хүрээл ингээд Америк ч 18 хүрээл гэрэгнээсээ явна гэж боддог байсан штэ. Тэгээ яг үндэ би чинь бас гэртээ байхдаа ч гэсэндээ том хүн болж хариуцлага хүлээж сураагүй байгаа хүн чинь яг ингээл тусдаа гараад сарын түрээс төлөөл ус тогны мөнгө ингээл зохицуулаад юу вишний 50,000 төгрөгөөр төлөөл. Тэгээл ихэлсэн чинь юу вэ гэж бодогдоод тэгээд ингээд бас ийм амар хоосон санагдсан. Одоо би ингээд ажил ч юм уу хичээлээ ингээл тараал амар ядраад ороод ирэнгүүт манай эмээ гоё ингээл хоол хийцэн тэг ингээд ер нь амар халуун гэр өгдөг байхгүй юу? Одоо мөхчөө ингээл гараагаад хоолоо ид молоо ид гээл тийм юм амар өгүүлд юм бэлээ. Брэймэр өгүүлж исэн. Би тэгээд гэртээ орж ирчихэл амар ингээд хүүтэн ядж агаад халаалт зогсчиж тэгэл амар хүүтэн гэртээ орж ирж суусч исэн ал имэрүүгээ залхаал уйлал. Маргааш очоод хоол идмээрээ гэл. Надаа гоё банжтай шүлийгээ байж байгаарэ гэл. Миний хувьд болохоор яг тусдаа гарах нэг тийм амар хүнд цохилт бол байгаагүй. Ер нь хүүхдийнхаас л хамаатан садныхаараа амар их очдог тийм ийм айлд их хонох дуртай тийм хүүхд байсан байхгүй юу? Ер нь баг байхын л тэгэл ээж дээр ч гэсэн амар нүүдэлчин амьдралтай байсан. Ер нь байнгын нүгээл нэг газраас нэг тийшээ нүгээл ингэж явдаг байсан болохоор надад яг ийм нүүлт суулт ч юм уу тусдаа гарах тийм амар одоо гэдэг амьдралд маань гинэ тийм өөрчлөлт бол өгөөгүй. Тэгээд яг хизээ би өөрийгөө тусдаа гарах ёстойгоо яг мэдсэн бэ гэдгсэн чинь манай нөгөө ах эгч хоёр маань Австрали руу нүүхээр болоод тэгээ Монгол дахь байраа төрдөө 103 сар үлдээчээд тэгээ ах буцаж ирээд тэгээд өөр юмнуудаа зохицуулчаа байраа түрээслэнэ гэж тэгжсэн аахгүй. Тэгээ би яриаг нь сонсож байхдаа тэгээ 103 сар танад хэн байх юм гэдгсэн байхгүй хин ч байхгүй тэгэл түр хоосон үлдээндээ гэл тэгэхээр би байл та гэдгсэн байхгүй тэгээс чи тийгэж нэр чи байгаач чи очоод гоё манайхыг харангаа байчихгүй гэл тэгдэг байхгүй тэгэл би яг ахындаа очоод 103 сар яг амьдарч үзэл тэгэл би тустай амьдрах хэвээр хүн байсан юм биш тэг гэдгийг яг тэр үед ойлгоод тэгэл ах буцаж ирээл байраа түрээслэх гэж байгаа байхгүй. Тэгтээ би бол тэдний байрыг түрээслэж бол дийлэхгүй зэ. Уус амар олон өрөө байр болохоор би ганцаараа тэр байраарч яхавт. Тэгэл ихчтэй ирээл би ингээд тустаа гармаар байна. Би ингээд сая амьдраад ингээд ойлголоо. Би тустай байх хэрэгтэй хүн юм байна гэдгсэн чинь манай гэрийнхэн тэгэлтэй одоо ямар ч асуудал байхгүй шүү дээ. Өмнө нь болохоор яг 19 20 настай байхад бол намайг тустай гарыг гэхэд манай гэрийнхэн бол ерөөс огт зөвшөөрдөг байсан байхгүй юу яриад байгаа юм бэ яачаад байгаа гэлэг тэгдэг байсан байхгүй тэгэл яг 22 настай да би ингээд тустай гарыг гэдэг үгийг хэлсэн чинь манай гэрийнхэн тэг байр маяр чинь тэгээд бэлий юм уу гэж үгэлээ тэгэл яг гэртээ буцаж хараад 3 сарын дараа тустай гараад яг одоо тэгээ 2 жил 3 дахь жил рүүгээ ингээд амьдраад эхэлж байна. Гэхдээ бас яг ойр ганцаараа амьдарсан цаг хугацаа нь бол маш цөөхөн. Ер нь хөвчлэн найзтайгаа цуг амьдарсан. Магадгүй би нөгөө нэг яг 20 тоо. Тэгээ ойр ганцаараа гараад үзсэн болохоор тийм болоо. Тийм. Уусаа яг нөгөө амьдарч исэн хим маягаас чи шал өөр хим маяг руу гинт орчхоор яг тийм. Тэгээд гол нь тэр хим маяг маань ерөөсөө намайг улам л гоё болгон гэд бодсон байхгүй юу. Би ингээд одоо гэртээ байгаагаасаа би ингээ 2 3 дахин их хөгжин гэж бодсон. Тэгээ угаасаа л тустай гараар чинь жоохон цаг авна байранда тасгаж удна гэл ингээ ийм юм байхад чинь би юусоо тэрэндээ ингээ цаг өгөхгүйгээр амар гоё болох гээд яарсан юм шиг байгаа. Тэгээд одоо бол арай дээр арай тасаад нэг юм одоо ганцаараа байх нь илүү гоё тухтай ч юм уу нэг тиймэрхүү байдал руу орж байгаа л да. Тэгээ нөгөө нэг бас нөгөө тустай гарч байгаа бичлэгээ хийснээс хойш октод надад амар их асуудаг байсан байхгүй. Ингээд тустай гарах ингээд ямар хуу байна ингээд ер нь жоох ингээд санхүүгийн тал дээр бас ингээд хүнд байна уу ингээд нэг иймэрхүү сонирхож байгаа юмудаа бас ингээд амар их асуудаг болсон. Тэгээ би яг хэлэхэд бол яг үнэхээр бэлэн болсон цагтаа л гараарэ.
амар бэлэн Сэтгэл хөдлөлөөр шийдэх юм бол биш л дээ угаасаа. магадгүй би бас жоохон сэтгэл хөдлөлөөр гаргасан байж магадгүй яг 20 хүрчлээ гэж бодоод яг төрсөн өдрийнхөө нэг 2-7 хоногийн дараачаас шууд гарсан байхгүй юу. Тийм болохоор яг үнэхээр буур суурьтай хандах асуудал бас нэмээд ганцаараа байна гэдэг бол амар гоё эрхчлөөтэй. Тэгээ тэр эрхчлөөг чинь ингээд дагуулад амар хариуцлагууд ирж байгаа. Тэр хариуцлагуудаа бас хүлээж авах юутай байх хэрэгтэй. Хатуужилтай. Сэтгэлийн хаттай байх нь чухал. Тусдаа гарсан чинь давс хүртэл дуустдаг юм байна штэ. Нэг тийм үг гэдэг үстэй тий. Би бол анх гарч байхдаа давс авч байхдаа хүртэл жаргалтай л ажиллаа. Хүүх гэртээ давс авлаа гэл. Тэг яг гэрийнхнээсээ яг ямар туслалцаа авахгүйгээр амьдарч ихсэн мөчөг хамгийн гоё байсан гэх юм уу. Тэг яг тэр үед л яг өөрийгөө яг том хүн болсноо яг мэдрээл ихсэн шүү дээ. Ер нь одоо Аз гэр бүлүүд ихэвчлэн ингээл хүүхдүүдээ 30 хүртэл нь хамт байх гад байдаг хандлага байдаг шүү дээ. Тэгээд миний хувьд бол яг би яг тусдаа болсноос хойш гэрийнхэнтэйг амар эвтэй байдаг болсон байхгүй юу? Тэрнээс өмнө бол ингээл нөө маргалдах ч юм уу үл ойлголцох асуудлууд бол айгүй их гардаг байжгаад тэгээ тусдаа болцсон ч л бүр ингээл амар би биэндээ хайртай бүр ингээл би бинийгаа санаал тэг ингээд илүү их юм ярилцахаараа илүү эвтэй ярилцдаг болол илүү нэгнийгаа ойлгохыг хичээдэг болцсон. Миний анзаарснаар тусдаа гарчхаар одоо англиун дээр амар хариуцлагууд ирж байгаа шүү дээ. Тэгээ энэ хариуцлагууд ямар хэцүү байсан бэ гэдгийг бас ингээд ойлгоод тэгээд нэг юм би бол ээж аавыг амар өрөвдөд эхэлсэн байхгүй юу. Хөөх би одоо ингээд ганцаарх нь өөрийгөө тэжээхэд ийм амар байгаа юм бол манай ээж аав 3-3 хүүд яаж тэжээсэн бэ гэж боддог ч юм уу. Үнэхээр амар хэцүү байжтэй гэж бодоод нөгөө нэг ингээд ээж аавыгаа ойлгохгүйгээд байсан юм маань байхгүй болчдөг. Тэгээ ээж аав маань тэсэндээ ингээд яг нөгөө 24-д бол хажууд нь байгаад байхгүй учраас манай хүн бас тэгжсэн байна да, ингэжсэн байна да гэд нэг юм би биенийхээ өнцгөөс ингээ харж эхэлж чаддаг юм шиг байна. Би бол тэгэж бас бодсон. Үсээ ингээл одоо ч юм бол хоёлаа ингээд ажлын хажуугаар хувийнхаа аккаунтуудаар ажил авч маваад ингээд давхар бас цалинтай ингээ яваад байгаа шүү дээ. Тэнгүүд бидний ээж аав нар ч юм уу нэг ажилдаа яаж тийм олон хүүхдээ хараал байр машин хоол унд хүнс гэл бүх юмыг цуглуулад одоо зохицуулаад явдаг байснаас амар бахархуу шүү дээ. Ээж аавдаа баярлаа. Тэгээд нэг юм сүүлийн үед хүмүүс ингээд depression ч юм уу, trauma, OCD гэд нэг иймэрхүү үг хэллэгийг тоглоом болгож ашиглаад идэв шүү дээ. Эсвэл нэг юм өөртөө cool болгох ч юм уу. Эсвэл бүр юм ямар нэгэн юмны ингээд exception буюу одоо ингээд ямар нэг юмны шалтгаан болгож ашиглаад байгаа. Энэ ямар санагдаж байна? За энэ хувьд бол миний би одоо амар сэтгэл зүйч юм ухаа шүү. За яг би яг энэ дээр ингэж бодож байгаа байхгүй юу? Яг ингээд хэдэн жилийн өмнө бол манай Монгол улс бол яг сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг юмны талаар бол баг ойлголтгүй хүмүүс байсан шүү дээ. Бараг эрүүл галзуул гэдэг ийм хоёр ойлгомжтой хоёр л ийм тодорхойлолтоор явдаг байсан болвол одоо бол ингээд сэтгэл зүйн асуудлыг бүр амар олон хуваагаад олон өнцгөөс ингэж бас харддаг болцсон байгаа даа шүү дээ. Тэгээд яг сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах нь зөвч гэсэндээ энийг ингээд жоохон өөрөөр ашиглах гад ч юм уу те эсвэл бол нэг өрөвдүүлэх тактик болох гад ч юм уу эсвэл ямар нэгэн юмнаас ингээ хойш суух ямар нэгэн шалтгаан болгоод илүү ийм сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаг болж байгаагаараа илүү сул дорой болоод байгаа юм шиг надад санагдаад байгаа аахгүй юу. Ингээд юмыг ингээд дааж авах хатуужил ч юм уу сэтгэлийн хат гэдэг юм илүү ийм жоохон доошлоод байгаа юм шиг надад санагдаад байгаа юм. Тэгээ ихэнх тохиолдол дээр бас энийг хүүхдүүд ингээл те одоо шизофрен гэдэг чинь нэг амар юм хүмүүсийн тийм жоок болгоод ч юм уу хин дуртай шизофрентэй байх боломжгүй тийм хүн төлөвлөс гэдэг өвчин шүү дээ. Тэгэнгүүт л одоо хүүхдүүд ингээл бинийг ингээд хүснээрээ оншилдог болсон байна тий. Нэг ганц аягийг ингээл нэг зөв харуулж тавьснараа өөрийгөө өвсөдийтэй гэдэг болсон байна. Гэрээ цэвэрлэх дургу бохир заваа амьдарч байгаараа өөрийгөө ADHD-тэй гэж нэрлэдэг болсон байна тий. Тэгэл ер нь энэ нь надад амар утгагүй санагдаад байгаа. Миний хувьд бол яг миний хамгийн ойр дотны хүмүүсийн маань нэг бол яг юм depression гэдэг юмны хүнд төвшин одоо хүнд шатанд байсан хүн баггүй юу. Одоо л бурхан болцсон. Тэгээд яг тийм хүний харсан хажууд нь байсан хүн болохоор ч юм уу яг тэрийг тоглоом биш юм байна. Энэ бол нэг хүсэх юм бас биш юм байна гэдгийг би амар сайн ойлгож ирсэн баггүй. Тэнгүүд одоо ингээл хүн болгон өөрийгөө ингээл
би өстө тийм сэтгэл готролд ороод ийм ч юм туулаад ингэсэн тэгсэн гэл ингээл яг үндэ тийм юмд орсон хүн өөрийгөө ерөөсөө огт мэддэггүй гэж байгаа байхгүй юу? Өөрийгөө зүгээр л гэж бодоод байдаг. Тэгтээ тийм юмдаа ингээ илүү ингээд гүнзгий орж идэг ч юм уу тийм юм байд юм байна л та. Ер нь бол өөрийгөө ингээ мэрэгжлийн хүнд онцлуулахаас нааш бол өөрийгөө юм уу эсвэл эргэн тойрны хүн бол онцлох юмч боломжгүй гэж байгаа байхгүй. Тэгээ тийм болохоор би энийг ч гэсэн ингээд одоо өсвөр насны хүүхдүүд ч юм уу мэдхгүй байгаа хүмүүст нэг юм хүсэх юм биш шүү л гэдгийг амар сайн хэлмээр байдгийн. OCD гэдэг чинь ингээл тийм эмх цэгттэй байх нэг хэсэг нь мөнч гэсэндээ эн чинь нэг эмгэг байхгүй юу? Одоо юмыг цэгцлэх дуртай хүн байна гэдэг чинь бас гоё штэ. Гэтэ OCD гэдэг нь эмгэг болохоор ямар нэг хэцүү зүйлээс тэр хүнд байгаа. Ямар нэг юм ингээд хараад сууж ядаад тийм тэр мэдрэмжийг мэдэрч байна гэдэг чинь хэцүү штэ. Тэнгүүд хүмүүс зүгээр өөрийнхөө цэвэрч байгаагаа OCD-гээл замбрааг байгаагаа ADHD-гээл тэгэл яг жоохон юм орсныгоо depression гэд нэрлээд байгаа надад амар утгагүй санагдаад байдаг. Тэгээд яг тэгж нэгэрлэж тэгж одоо ингээд би юм тийм гэх болгонд яг нөгөө нэг special need хэрэгтэй байгаа хүмүүст нь тий амар инээдтэй санагдаж эхэлж байгаа байхгүй юу? Тийм хүмүүсийг ер нь орхигдуулаад байна л гэсэн үг яг хэрэгтэй байгаа болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд бас нөгөө юм болгоныг бас траума гэдэг надад амар утгагүй болж эхэлж байгаа санагдаад байгаа. Бараг ингээд аяг хагарч хахад цочонготой би ийм юм дуу сонсгоос айгаад байдаг ингээд ийм юмтай тийм юмтай. Тэгээд зүгээр нэг юм анхаарал хүсээд байдаг. Одоо нөгөө нэг жоохон байхад би бас энийг бодож ирсэн байхгүй. Анхаарал хүсэх гэдэг юм байгаа шүү дээ. Тэгээд тэнгуут би бол жоохон бахта ханиад одоо хүрээд ч юм уу эсвэл ингээд хөлөө хуглах нүдний шил зүүдэг байх. Энэ бол миний амар кул юм гэж одоо боддог байсан байхгүй. Явж боох юм дүү. Гипсэн дээрээ одоо ингээд хурдан эдгээрээ гэж бичүүлэх юм уу. Тэр бол ингээд бас миний амар жоохон бахта би одоо өвдөг байгаа ч гэсэндээ өвдчих юмсан гэж боддог байсан нэг юм баггүй. Тэгээд магадгүй одоо манай үеийн буюу Gen Z эсвэл Gen Alpha-гийн үеийнхэн ийм сэтгцэн юм руу одоо сэтгцэн асуудлыг кул гэж харж байгаа байх. Тийм болохоор хэлээ. Энэ бол ингээ кул юм биш ээ. Энэ бол ингээд бас хамаагүй оролдох зүйл биш. Тэр үеийнхэндээ манай ээж аав надад хэлтгэлээс л да. Үгүй минь жоох ингэж өвчтэй байх чинь жаргал биш. Эрүүл байх чинь л жаргал гэл тээ. Тийм болохоор яг нэг юм жоохон өөрчлөгдөөд энэ үе дээр ингээд гарч ирж байгаа л ах гэж бас хараад байгаа. Тийм болохоор одоо буруутгах ханч бас хэцүү. Би бас ингээд тийм байсан болохоор ч юм уу. Тэгтэл хэрвээ тэгдэг бол reminder to stop. Одоо хүн болгон л яг өөрөө өөртөөхөө амьдралд өөрөө өөртөөхөө дааж чадхаар одоо хүнд дааж чадхаар зовлонгийн л үгдийн гинэ. Одоо тийм үг байд юм байна л та. Хүнд бол дааж чадхаар хэмжээний тэр зовлон нь л үүрүүлдэг гэж байгаа байхгүй. Тэнгүүд хүн болгонд л яг өөрт нь тохирсон ч юм уу тодорхой хэмжээнд ингээд жижигч бай, томч бай, зовлон зүдгүүр хэцүү зүйлсүүд бол амьдралд нь ингээл ирсэн байгаа шүү дээ. Тэгэл тэр болгоныгоо ингээл нэг тийм асуудал болгоод өнгөрсөнтэйгөө зуралдаал байнгын тэрийгэ траума гэж сөхөж гаргаж ирж яриад байгаа надад амар бас утгагүй санагдаад идэх хэвгүй юу. Бүх л юмнаас хүн болгон марга травматай гэл төсвөл үе тэгээд шүү дээ. Тэгэл эсвэл сингл аавтай, сингл ээжтэй өссөн хүүхдүүдийг дайди ишүүтэй, мам ишүүтэй гэл тэ ингээл юм болгонд нэг юм тодорхойлолт тавиад тэрэндээ ингээ хит баригдаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Ер нь бол одоо миний анзаарснаар эцэг гэх нь элэг бүтэн өссөн, аавынхаа үнэхээр гоё хайр халамжинд өссөн, тийм охин хүртэл яг дайди ишүүтэй юм шиг одоо арын шин гаргаж амьдралд хандж байгаа хандлага нь хүртэл яг тийм юм шиг байдаг хүмүүс байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ бас яг зөвхөн ингээл аав өссөндөө ч юм уу ээж өссөндөө бас биш юм байна гэж би харсан байхгүй юу? Тэгэхээр ингээ юм болгонд ингээ хит туйлшрахгүйгээр хандвал их зүгээр санагддаг. Одоо ингээд юу гэдэг бюрист нь дартад хин нэг тохируулах гэж шүүмжлээд байгаа нь надад амар утгагүй байд санагддаг байхгүй. Тэр хүн ингээ өөрөө өөрийнхөө гадаад төрхөнд дуртай байхад чинь чи өстой ийм тийм. Гэ заавал одоо тэр яг нэг тогтсон юмн дээр аваач гэд чичрээд идэх нь айгу муухай. Тэрнээс биш одоо ингээд өөртөө ихтэй болох гээд өөрийгөө өөрчилж байгаа хүмүүст бол буруу бол өгөхгүй. Гэхдээ өөртөө хайртай байгаа хүнийг өөрт нь
өөртөө дургу болтол нь ингэж мухагаар хэлдэг хүмүүс бас одоо байдаг шүү дээ тий. Тэр хүн өөрийнхөө ийм бондгор байгаадаа айгу happy байдаг бас байж болно шүү дээ. Тэнгүүд ингээл чи өстө бүдүүн чи өстө ийм тийм гэл тий. Эсвэл тэр хүн одоо өөрийнхөө ийм онгор нүдэндээ амар дуртай байж бас болно шүү дээ. Тэнгүүд л гачин жижиг нүдтэй ийм өстө яаж юм харддаг ингээл доромжлол ороод ирдэг байхгүй. Тэгээд энэ надад амар ийм мухаа санагддаг. Ер нь сүүлийн үед одоо би яг өөр дээрээ ингээд мэдэрч байгаа байхгүй юу? Би ингээд сүүлийн ер нь хэдэн жил гэхгүй ер нь 10 жил болон оюутан байхдаа би хизээч өөрийнхөө хацран дээр би гэд юм бодож үзээгүй байхгүй юу? Би ингээд өөрийгөө хизээч би юм том нүртэй ч юм уу том хацартай гэдэг юмыг ерөөсө боддоггүй хүүхдээсэн байгаа байхгүй юу? Одоо ингээд бодоход тэгэнгүүт л яг сүүлийн 1-2 жил би бүр ингээд энийг бараг байнга боддог болсон заяа. Би яагаад ийм том нүртэй юм болоо? Би яагаад ийм том хацартай юм болоо? Би яагаад ийм том толгойтой юм болоо? Гэл бүр ингээл энэ бодол ингээ намайг бүр ингээл бүр байнгын бодогддог болсон заяа. Зураг харуулахаар л ёо би амар том нүртэй гарчиж гэлтэй эсвэл ингээл бичлэгэнд орохоор ёо би амар том нүртэй юм бэ гэл ингээл өмнө нь би юусэн энэ тухай боддоггүй байсан байгаа байхгүй. Яг тэгвэл өмнө нь хинч надад энэний тухай хэлж байгаагүй байгаа байхгүй юу? Тэнгүүд сүүлийн хэдэн жил хүмүүс надад амар их намайг өөрөө анзаарч ихэртэл юм ярьсан байгаа байхгүй юу? Одоо ингээ намайг 10 жилд бол хинч намайг том хацартай том нүртэй гэж хинч одоо доромжилж байгаагүй. Харин ч эсрэгээрээ хөөрхөн том хацартай хөөрхөн бондгор хацартай гэж хэлдэг байснаас биш одоогийн шиг чи өстө балер том нүртэй чи өстө балер том хацартай тарган нүртэй мөртэй мантуу шиг царайтай марьдаг гэл хинч намайг ерөөсөө одоо хилдэггүй байсан чинь сүүлийн хэдэн жил ийм юм их сонсоод ирсэн чинь би өөрөө тэрийг анзаарч эхэлж байгаа байхгүй. Тэгээд автоматар өөрөө тэрэндээ ингээд дургу болоод жижигэн нүртэй болох юм арга хэмжээг хайж эхэлж байгаа байхгүй юу? Энэ яг энэ одоо намайг заавал V line байх ёстой юм шиг хүмүүс ингээд байнгын комент хэлсээр байгаад би автоматар өөрийгөө V line-тай байх ёстой. Тийм гэж боддог болчиход байгаа байхгүй юу? Энэ юунуудыг хэлчихвэл зүгээр юм бол гэж бас боддог шүү дээ. Анзаарч эхлэегүй байсан юмыг маань хүмүүс хэлсээр байгаад анзааруулж ихэлсэн. Чадчихээн. Тийм амар toxic. Тийм аюултай зүйл байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо өсвөр насны хүүхдүүд ч гэсэн ингээл бичлэг хийх нь амар их хэцүү байна шүү дээ сошиал дээр. Тэнгүүд ингээл нэг хүүхдийг чи өстө гачин дэлдэн юм байж гэл хүмүүс комментэр бичээд ороод ирэнгүү тэр хүүхд өөрийнхөө дэлдэнд ерөөсөн анхаардгүй байжгаад гинтл ээж би амар мухаа дэлдэн би мухаа томжигтэй гэл эхлэх байхгүй. Ер нь бол тэрэж л хамаг түүх эхэлдэг байх л та. Би бас яг нэг юм нэх ингээд hate mate ч юм уу одоо ингээд авдаггүй байсан. Тэгээд одоо гэхдээ миний хол арай нэг өөр төрлийнх юм шиг байна. Нэг beauty стандарт талдаа биш юм шиг байна. Ингэдэг байхгүй юу? Би одоо Монгол дээр би ч дүр болж орж байгаа шүү дээ. Дүр буюу мэдээ хүргэгчийн талаар гэх юм уу одоо мэдээ хүргэгчгээр яг юм скриптэд угууршаад ингээд тэгээд магадгүй тэр скрипт дүгээ яг юм хүнд ойлгомжтой хэлхийн тулд 10 хэдэн мянгуудаа ингээд тавтаж хэлдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү байдаг байхгүй. Тэгэнгүүт хүмүүсийг намайг тиймэр манд төсөөлчдөг. Тэгэнгүүт өөр контентэнд ороод ч юм уу яг мөнгөчөн өөрөөрөө байнгут энэ ямар амар пик юм бэ? Энэ ингээд бүр ингээд ярьж ядчих юм аа ярих гэж янзаглаад ч юм уу. Яг үүндээ миний байгаа байдал нь л энэ. Тэгээд энэ нэг юм хүнийг зүгээр нөө байгаагаар нь хүлээж авч чадахгүй болсон юм шүү хүмүүс. Магадгүй. Намайг байгаагаар нь хүлээж авах уу? Байгаагаар нь харилцах уу? Би баймаараа нөргөөрөө. Зөө битгүй. Тэгэхдээ би бас тэрэнд амар insecure-сэн юм бас. Би одоо яаж яриад байгаа юм бол би одоо янзаглан гэж одоо яаж яриад байгаа юм бол гээл. Тэгэл бас жин нэмэл жоохон жин нэмэл эхлэхэд хүмүүс бүгд дээрэлсэн заа юу. Энэ ингээд анх эхэлж байхдаа юм жоохон турхаа охин байсан. Одоо бүр яг нэг юм авгаа олчд молчд. Хүн ингээд жоохон олыг танилцуулаад мөнгөтөлөөд ихээр ингээд таргалаад эхэлт юм байна мөнгө идт юм байна гэж заа юу. Тэгээд тэгэнгүүт яг үндэ үгүй штэ. Би бол тэрэнд амар имзэлж ийсэн. Ялангуяа яг ингээд жоохон таргалаад ингээд одоо ингээд би нэрэл таглаад байна даа гэж бодсон байж ийсэн чинь л тийм өвгнүүд ороод ирэхээр хөө нэрээ би ингээд нэрэл юм хөө ингээд таргалаад хөш харагдаад эхэлж байгаа махта. Гэл. Ер нь бол ийм юмны талаар ингээд нэг яриад эхэлэх юм бол үнэхээр дуусахгүй. Үнэхээр ингээд дуусгааргүй. Тэгээд хүн
хин нэгэнд enough байна гэдэг бол бас амар хэцүү зүйл. Өөртөө ч enough байна гэдэг бас амар хэцүү зүйл болж эхэлж байгаа байхгүй юу? Магадгүй ингээд намайг тарган байна гэж олж байгаа хүмүүс намайг тураад ирэхээр чиний ингээ өс чинь юм байна, тийм байна ч юм уу. Магадгүй ингээд намайг шүүмжлээл эхэлнэ. Тэгэх болгонд нь би бас ингээд миний энэ бас болохгүй байгаа юм, тэр болохгүй байгаа юм байна. Эсвэл бол өмнөх нь хөөрхөн байсан штэ гэж ороод ирнэ. Тэгэл дэнгүүт амар муухай те. Яа. Ер нь гэхдээ сошиал дээрч тийм токсик байгаа хүмүүс уул заад амьд харилцааж тийм токсик байна. Уул заал байжсэн бол чи бодлого юу гэх. Уулын тэрийг амар зөөлж хэлж ийн л гэж бодоод байгаа юм шиг байгаа. Бондогоо юу хөвсөйцэн биш гэж үгээл үгийн сонголтоо өөрчилснөөрөө айгу гоё хэлж ийн гэж бодоод байдаг те. Тэгтээ яг үнэндээ бондоос нөө шууд чи тарган гэж сонсож байгаа шүү дээ тэр чинь. Чи юм бүтэн хаалцсан л гэж хэлээд байгаа гай гэж орж ирж байгаа болохоос биш. Би ч хөөрхөн хөвсгөр шүү гэж бизэж бодохгүй шүү дээ. Би бол хизээш тэр үгийг сонсоод хөөх намайг ингээд игдүүл одоо игдүүрүүлж юм. Тийм хаач явах. Тийм болохоор ер нь бол тэр муухай бодлоо тархиндаа үлдээ. Тийм ингээ одоо саяны дээр тарган турхаа дээр ч гэсэн батган дээр ч гэсэн тийм байхгүй. Хүн өөрийгөө өглөө болгон толон тарж байгаа штэ. Тэ хүсүүсийг үн мэдэрч байгаа. Тэр чин жин дээр зогсоож ингэж харж байгаа. Ер нь өөрийгөө хүн таргалсан жин нэмсэн байгаагаа нүүрэн дээр нь батг гарцсан байгаагаа хүн хангалттай мэджангууд тэрийг давхар нэмж ямар амар юм гарцын нүүрэн дээр чин тэ эсвэл ямар амар таргалцсан гэж хэлэх ямар шаардлагагүй байхгүй юу? Тиймэрхүү юм сонсоогүй ч ямар ялгаа явах тий. Ер нь гэхдээ хүн тэгээ хэлчихэнгүүт шууд турчих юм шиг бодчихдаг тий. Тэгэл чи ямар таргалцыг гэдэг юм турчих юм шиг бодол. Ер нь одоо юу гэдэг миний хувьд болохоор би нэг тийм амар хурцлагдчихж нэг чангардаг хүн бас биш хгүй юу. Одоо нэг моцч намайг хурцал гэлдэж штэ. Би нэг тийм одоо ингээл хүмүүс ингээл үгүй чам тарин чинь урам өгч штэ. Ингээ чинь шарыг чинь малтж чинь. Миний ерөөсө шар малтагддаг байхгүй. За би муу юм байна. Би боллоо гэж боддог. Одоо юу гэдэг хүн ингээд нэг юм байсан штэ. Дээр үед хаа фэйсбүүкээр нэг явж ирсэн. Нэг хүн сайн найз руугаа хідэн өдрийн турш бүдүүн гахаа гэдэг мессеж бичсэн ячаар найз нь хэдэн килограмм туржээ гэд нэг тийм пост явж ирсэн аахгүй. Тэнгүүд би болохоор яг эсрэг юм заяа. Хэрвээ манай найз надлаа өдөр болгон бүдүүн гахаа гэж бичих юм бол би эзэж турахгүй заяа. Улам таргалж магадгүй. Улам таргална, улам уйлна, улам сэтгэлээр унана заяа. Тэнгүүд яг ингээд хүн болгонд комент хүлээж авах сэтгэл зүй ч юм уу, реакшн одоо үнцэг гэдэг явж шал өөр байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь илүү юм хэлэх гэж байгаа бол тэрийгээ зүгээр дотроо бодоол манай хүн жоохон бондоожтэй гээл дотроо бодоол өнгөрчих. Тэрнээс биш тэрийг заавал ил гаргаад ямар ч амжилтанд хүрэхгүй. Чи тэгж хэллээгээ шууд нөгөөх чинь гарч явал тасгалыг гээл хоолны дэглэм барил турчна гэж ямар ч байхгүй. Тэгэл нүүрэн дээр чи ямар их юм гараа өгөөнгүүд нэрээ тийм байна уу гээл гинт нүрээ арчлаад эхлэн гэсэн үг биш шүү дээ. Тэр хүн хангалттай хичээж байгаа хангалттай их зүйлийг одоо мэдэрч байгаа. Тэрэн дээр тэгэл их нэмэр болох гэж байгаа юм шиг тийм илүү комент бол хэлэх ямар ч хэрэггүй шүү. Жохон мэдрэмжтэй байгаарай хүмүүсээ. Манай ихч надад ингэж хэлдэг ус аахгүй юу? Би нэг өсвөрөө үедээ амар юм бичи гэж ярьдаг штеп бүр юм ааш нь үнэхээр олддгүй хүн байсан. Чи юу? Би амар муухайштайс аахгүй ингээд хүн болгонд нэг муухай хэлдэг. Ингээд үгээрээ хатгаж батгадаг нэг тийм үе байдаг штеп ер нь хүмүүст. Би яг тийм байхад манай том ихч ямар азар надад тэгж хэлдэг байсан бурхан минь ихчтэй баярлаа. Манай ихч намайг дандаа ингэж хэлдэг заяа. Амнаасаа айтах юм гарахгүй бол дугаа бай мөгчөө гэж хэлдэг байсан заяа. Тэгээ би яг үнэхээр манай ихчийн найзууд ирэнгүүт рөөстлөө чаддаг байсан байхгүй. Рөөстлөө эхэлждэг байсан байхгүй гэд. Хөөе Мишель Ана ч өстө таргалчтэй, маргалчтэй гэж хажуугаар нь явж байвал би яг нэг тийм хөгийн охин байсан байгаа байхгүй. Тэгэд манай ихч үнэхээр тэр үед миний амыг татсанд би үнэхээр баярлж байна. Тэгээг байсан бол би бас үдээд ингээл ямганаал явж явах байсан баг. Тийм болохоор би бас тайд хэлж өгье. Амнаасаа айтах уу унгаахгүй болвол дуграа тэрэггүй. Миний нэг жоохон байхад болж исэн үйл явдал санаанд орчихлоо. Би тэр үед гэдэг бүр үнэхээр юу ч мэдхэргүй хэмжээний жоохон цэцэрлэгийн хөвгт байсан юм л та. Тэгээ манай их ч ингээд найзуудтайгаа уулзгаар гарахтаа манай ээжийн юпгийг хулгаалаад өмссөн. Одоо хулгаалахгүй
зүгээр ингээд асуугаад ингээд авч өмсөж байгаа байхгүй. Тэгэл намайг ингээд аваад гарч байгаа зав. Тэгээ угаасаа ингээд би ингээд ээжийн өв гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тэгсэн чинь найзууд донд мангар олон хүн байхад би манай ээжийн өвгийг өмсчөөд гэж хэлжсэн. Тэгээд тэрийг одоо хүртэл манай эгч надад ярьдаг. Энэ нэг аюу балаа намайг нэг жоохон бахтаа нэг намайг нэг төмний нүдэн дээр шившиг болгож иж билээ. Дандаа ингэдэг гэлөө. Тэг яг тэрэн шиг жоохон хүмүүс бол яг юм мэдхгүй ярьдаг л баг. Гэтэ том болчоод юмны учраа ойлгодог болчоод тийм мэдрэмжгүй байна гэдэг бол бурхан минь бүү үзэгдэг. Ааха. Тэгээд одоо үеийн нөгөө нэг хүүхдүүдийн утсанд биш хүүхдүүдийн гарт утас гэдэг юм байгаад байгаа болохоор нөгөө нэг амар хараалтай комментуудыг чинь нөгөө юу ч мэдэхгүй хүүхдүүд бичээд байгаа байхгүй юу бас амар. Би бол TikTok-оос айс. Тий TikTok ч нөгөө бас лайкли ижүүлээ нэг бас хүүхдүүдийн амар ашигладаг платформ байт юм аа. Тэгэд яг нэг тийм юмны учраа ойлгохгүй байгаа. Тэгтээ хараалын учраас ойлгочод байгаа байхгүй юу. Тийм болохоор юм нь одоо ингээд эцэг эхчүүд маань бас нөгөө нэг хүүхдүүдтэй яг ингээд цензурын зааж өгөөгүй гэх юм уу? Зааж өгөх хэрэгтэй юм шиг л байна. Би бол нэг TikTok дээр бичлэг хийгээл тэгэл шоу коммент хэсгийг хаасан байт юм аа. Амар маш олон бяцхан хүмүүсээс дайралт ирсэн. Тэгээ ороо харахад дандаа юм жоохон хүүхдүүд байгаа байхгүй юу? Бага ангийн сурагч ч юм уу те дөнгөж ингээ яг ингээд англи үсэг сурж байгаа хүүхдүүд байгаа байхгүй. Тэгэл би бүр тэднийг ингээ хольж мэлээ бичсэн те. Ямар амар юм бэ гэдэг айгаад шууд коммент хэсгийг хаасан. Тэгээд тэд нар яг хүн харна гэж боддгүй юм уу? Эсвэл бол сэтгэл нь өвтөн гэж мэдэхгүй юм жаа уусаа. Юу бол мэдгэстэй юм шигтэй л комментууд орж ирсэн дээ. Тэгэл ер нь TikTok дээр бичлэг хийгээ болсон. Бүх бичлэгээ онлайн ми болгоод яг одоо нэг хэсэг бичлэгнүүдээ үлдээсэн л дээ. Зүр яг нөө TikTok гэдэг платформ зориулж хийдэг байсан бүх бичлэгнүүдээ онлайн ми болгосон. Тэгэл айгу амар юмнууд ирд юм бэлээ. Одоо ингээд саяны ингээд коммент бичих гэл ярьж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан ер нь ингээд бусад платформуд дээр ингээд коммент бичиж байгаа хүмүүсийг харахаар зарим ингээд мухад оромж юмнууд ч юм уу те ингээд нэгнийгээ харлуулсан юмнуудыг бичсэн байгаа хүмүүс нь хөвчлэн эмгтэй хүмүүс байгаа харагддаг байхгүй. Тэг ингээд яагаад ингээд эмгтэй хүмүүс нэгнийгаа ингэж амар юм хейт хийдэг болчвоо. Тэг яагаад би бинийгаа ингээ үзэхгүй ингээ би бинийгаа сайхан яваад гой байгаад нь ингээд урам өгөөд улам дэмжиж чадахгүй хэмжээнд очтлоо ийм хэцүү болчвоо гэд би сүүлийн үед амар их гайхаад байгаа байхгүй. Тэг ингээл эрэгтэй хүмүүс ярьдэн штэ. Ир хүндээ хайртай гэл тэгэл ямар нэгэн эрэгтэй ямар нэгэн асуудалт ч юм уу ямар нэгэн ингээд нэг юм хил аманд орооцлоход эрэгтэйчүүд ингээл өмөөрөл өстө манай хүн тэгэл ингэсэн байх гэл бүр ингээл өмөөрөл бүр ингээд танихгүй хэрнээ ингээд би бинийгаа ингээл амар хамгаалаад идэв штэ. Тэнгүүд яагаад эмэгтэй хүмүүс бас адилхан би бинийгаа ингээд хамгаалах ч юм уу те ингээд дэмжих тийм юм хийж чадахгүй байгаа юм бэ гэд би айгу боддгийн. Тэгээ ингээд одоо сүүлийн үеийн хэллэгээр хэлэх юм бол одоо girl гэд байгаа чи. Тийм би биндээ ингээд girl байгаа ч гэдгийг айгу хэлхийг хүсдэг байхгүй юу? Эмэгтэй хүмүүс гэсэндээ нөхөрлөж чадна. Эмэгтэй хүмүүс гэсэндээ гой найзлаж нөхөрлөж чадна. Тэ ямар нэгэн ямыг бүтээн байгуулж чадна. Эмэгтэй хүмүүс л биенийхээ одоо тодорхой зарим нэг зовлонг бол эмэгтэй хүн л ойлгож чадгаар тийм юмнууд байдаг шүү дээ. Тийм юмнууд байсаар хахад яагаад ингэж биенийгээ улам ингээ мухагаар хилээл худлаа цурхал тараагаал эсвэл бол ингээл одоо хөвчлэн харахаар ингээл фейсбુક дээр хин нэг адлуулж байгаа гоо тэрийг шеэрлэж улам доош нь хийж байгаа хүмүүс нь адилхан эмэгтэй хүн байгаад байгаа нь надад амар гонхтой санагдаад байдаг байхгүй. Тэгээд мужи яг энэ тал дээр ер нь эмэгтэйчүүдтэй юу гэж хандаж хэлмээр бэ? Яг юм болгоно нөгөө нэг юм хоёр талтай байдаг шүү дээ. Тэгээд дүнгүүд би яг нэг сүүлийн үед хийдэг юм анзаарсан байхгүй миний ингээд Instagram дээр ингээд би гаргасан бичлэг ч юм уу ингээ оронгот хөөстө таргалчиж маргалчиж гээл нөгөө нэг хейт комментууд орж ирж байгаа юм л та тэгвнгүүт бас нэг хөрхөн бүлэг хүмүүс байна. Чи бити солиор чиний би юм уу гэж өөрч орж ирдэг. Тэрийг уншаад бас тэр нь бас нөгөө ингээд эмэгтэй хүмүүс бас намайг ингээд хамгаалаад тийм болохоор угаасаа л ерөнхийдөө ингээд муулах нэг нь байгаа бол сайлах нэг нь бас байгаа. Гэдэг юмыг бас ингээд бас ойлгоол байгаа юм л та. Тэгээд тэгвнгүүт тэр нэг өмөрж байгаа хүмүүс бас амар гоё.
Тэр бол үнэхээр Үрээ лага. миний өмнөөс стресстэй комент бичдэг юм хөөрхөн тий. Мэдрэгдэг те. Энэ үнэхээр миний намайг хамгаалаад бичиж чинь ингээд. Яг нэг тэр дулаахан мэдрэмж бас үнэхээр ингээд тэр нэг комментиг мартуулж чаддаг байхгүй юу. Тэгээд надад бол яг тэр коммент ч юм уу одоо ингээд тэгээс нэг өмөрүүлж үзнэсээ хоош ч юм уу. Муулах нэг нь байвал одоо тэгэл намайг өмөрөх нэг нь бас байж л байгаа ах та гэж бас боддог болсон. Тийм болохоор одоо тэгвэл муулвал муулж л яг л дээ. Одоо ингээд магадгүй миний тулж байгаа тэр зовлонг тулж үзээгүй. Тийм болохоор ингээд шоолох тэнэгээрээ шоолж чадж байгаа байх. Магадгүй тэр хүн миний тулж байгааг мэдэрч үзсэн хойноо л тэр үед зэгж хэлээд хэрэггүй байж дээ. Тэр үед тийм комент ч юм уу тэр үед магадгүй тийм мэдрэмж төрүүлэхээр үг хэлэх хэрэггүй байж дээ гэдэг зүйлийг ойлгох байх л гэж найддаг. Тэгээд нөгөө нэг хизээч надад ингээд тохиолдохгүй хизээч магадгүй тэр хүн ямар ингээд нөхцөлд байсан ч юм уу те тэр зүйлийг мэдэхгүйгээр ингээд дайрч бичхээс өмнө бас амар их боддог болсон. Би өөрөө нөгөө нэг хейт комент аваад үзчихсэн учраас ингээд хүмүүст хейтлүүлэх ч юм уу буруу ойлгогдох ч юм уу тэр мэдрэмж ингээд ямар хөгийн байдаг вэ гэдгийг мэддэг болсноос хойш би бас яг нөгөө нэг шууд эхлээд хүнийг дүгнэхээс өмнө магадгүй бас надад яг юм тохиолдчихож магадгүй би бас ингээд өөрийгөө оронд нь тавьж үзэж штэ тий. Үздэг болчтгол юм байна лээ. Тийм болохоор тэр хүмүүс гэсэндээ нэг өдөр л ойлгоно. Нэг өдөр л хүлэн зөвшөөрнө. Зарим нь л хийж ойлгохгүй. Зарим нь бол яг нөгөө нэг илжигний чихэн бус хийсэн чихэр нь алт хийсэн чихсгэрэн гэдэг шиг тийм хүмүүс ч байдаг л ах л та. Гэтэ ихэнх нь бол би ойлгоод хүлэн зөвшөөрөөд ингээд өөрчлөгдөн гэж бол итгэдэг. Тийм л энэ да. Тэгээд бас womanhood-ийн талаар хэрвээ girls гэж ярих юм бол миний 10 жилийн нөгөө нэг биений юм ирэх, сарын тэмдэг ирэх. Тэр үед ингээд охтуудтай найзалдаг, охтуудын групп амар хань болдог штэ. Бүр яг юм магадгүй тэр их ч одоо ингээд гэр бүлийнхэнтэй хэлэхээс өмнө охид одоо найзуудтай ингээд шууд төрүүлж хэлдэг ч юм уу. Тиймэрхүү үед л яг юм girl womanhood гэдэг зүйлийг амар их шууд мэдэрч эхэлдэг юм шиг санагддаг. Тэр үеэс хойш ч юм уу тий. Минийх бүр амар инээт дээрсэн баггүй юу? Ингээд үеийн охтуудынх ирсэн. Тэгээ минийх бүр ингээд баг жил мөлийн дараа ирлүү амар хойно иржсэн. Тэгтээ би нөгөө нэг охтуудынх ирээд байсан болохоор ингээд худлаа хэлсэн. Минийх ч гэсэн дээрсэн. Гэл би ч гэсэндээ ингээд юм ингээд зүгээр явж байгаа юм авч байгаа ч юм уу гэл худлаа хэлэлгүйгээдсэн баггүй юу? Тэгээ манай найз тэрийг мэдсэн. Манай хамгийн ойрын найз мэдсэн. Тэгээл намайг ерөөсөө шоолж байгаагүй тэр үед чи энийг ингээд худлаа ирчлаа гээгүү зүгээр л миний найз ясын ингээд ингэсэн юм уу тэгсэн юм уу гэд надад амар хөрхи ярилцаа. Тэгээд дараа нь манай групп охтууд тэрийг мэддэг болоо. Тэг бид хэд ингээ бөөндөө миний биений мэрхийг бүтэн жил хүлээжсэн байхгүй. Тэгээд яг миний анхны сарын тэмдэг ирэхэд бид нэр бүр амар баярлж ирсэн. Манай мөхийн цоргохын гэрчлээ гэд. Ер нь нэг тэр мэдрэмжийг бол эрэгтэй хүн бол мэдэрч чадахгүй шүү дээ. Тэгэл биений мэрэл тампон дамсаг байхад охтуудаас ингээл чимээг асуугад ингээл юм дамжуулт хийж мэйгээл. Тийм эмэгтэй хүмүүс л бинийгаа ойлгож чадах тийм айгуу нандин мөчүүд гой дурсамжууд зөндөө байдаг шүү дээ. Тэгээ тийм учраас одоо гэдэг миний хувьд бас яг юм эмэгтэйчүүдийн нөхөрлөл гэдэг юм амар үнцэнтэй чухал зүйл байдаг байхгүй юу? Ер нь бол би ингээд найзуудаа айгуу бусдаас хамгаалахыг хүсдэг тий. Найзуудтай айлуулах ингээд муу нэр халдаахгүй хичээдэг тий. Тэгээ үнэхээр болохгүй байх юм бол зайгаа барьдаг. Заавал тийм токсик нөхөрлөлд бас байгаад ах юм шаардлагагүй. Үнэхээр болохгүй байх юм бол тэр хүнээс зүгээр зайгаа бариад холдчих хэрэгтэй. Тэглээгээд найзлахаа болжлоо гэж шууд бас тэр найзынхаа итгэж ярьсан нууцыг нь бусдад тараад түгээдэг ч юм уу тийм одоо тийм хүмүүжил бол байхгүй. Тэгээд одоо бусад эмэгтэйчүүд гэсэн тийм байгаасаа гэж би өгсдөг байхгүй. Зарим эмэгтэйчүүд ингээл найзлал болжингуудлаа шууд ингээл тухайн найзынхаа ингээл бүх итгэж ярьсан нандин нууцуудыг энэ хүмүүс наа чин тэгжсэн ингэжсэн гэл муулаад эхэлдэг тийм хүмүүс зөндөө байдаг штеп. Тэгээд тийм болохоор бити тийм мухай байгаасаа гэж хүсдэг. Тэгээд найзыгаа бас ингээд өмгөөрч хамгаалдаг байгаасаа гэж бас хүсдэг. Тэ эрэгтэй үнтэй нийлээд муулаад суuna гэдэг чинь бол girl гэсэн үг бол биш байхгүй юу. Тэр чинь юу яриад байгаа маа найз тийм биш гэд өмөөрөд хэлдэг тийм зоригтой байгаасаа. Тэгэх юм бол эрэгтэйчүүд бас эмэгтэйчүүдийн талаар дураараа ярихаасаа бас ингээд
айдаг болно шүү дээ. Тэгэхгүй ингээл шууд ингээл одоо манай зарим эрэгтэй найзуудаас надад ингээл миний эмэгтэй найзуудаас ингээл нэг юм хом хэлэх гэж үүддэг. Тэнгүүд би за найз бол хажууд муулахгүй шүү. Мэддэг юм шиг бити ингэж дураараа яриад байгаараа гэл хэлчингүүд надад дахиж ингээд муулахаа болчихж байгаа байхгүй. Тэнгүүд одоо тийм бас нэг юм босгыг бас тавьж чаддаг байгаасаа гэж би боддог байхгүй. Тэгээд би нэг дандаа хэлдэг байхгүй нөө миний нэг кинон дээрээс одоо сурсан үг байдаг байхгүй. Тэр болохоор Mean Girls гэдэг кино байгаа шүү дээ. Тэгээ Mean Girls гэх кинон дээр нэг сургууль дээр нэг бөө юм болдсон шүү дээ. Нөгөө бүх gossip-ууд нь тараал ингээл бүгд чиш намайг ингэсэн байна, чиш тэгсэн байна гэж битүү зодон болол тэгэл бүгдийн нөө спорт зааланда цуглуулж агаад нэг багш нар нь ингээл нэг лекц тавьдсан шүү дээ. Та нар ингэсэн байна, тэгсэн байна. Хин ингэсэн гэл нэг юм бөө юм болдсон шүү дээ. Тэрэн дээр яг эмэгтэй багш нь октод бинийгаа та нар бити бинийгаа өлөгчин гэж дуудаад та нар бинийгаа өлөгчин гэж дуудах юм бол эрэгтэй хүмүүс та нарыг тэгж дуудахад илүү амархан байх болно гэж байгаа байхгүй. Одоо цаад утгыг ойлгох юм бол амар гүн утгатай байгаа зү тэ. Бид нар ингээд бинийгаа хүснээрээ муулаад хүснээрээ доромжлоод авах юм бол эрэгтэй хүмүүс ч гэсэн бид нарыг тэгжил бид нартэй тэгжил харьцна гэсэн. Ингээд болтгол юм байна. Тэнгүүд бид нар бинийгаа хамгаалаад бид нар бинийгаа ингээд дэмжээл тэ эмгтэй хүм гэдэг юмаа ингээд одоо гэдэг хүчрхэг шүү гэдгээ бас ингээд батлаж харуулж чадах юм бол эрэгтэй хүмүүс бид нарыг ингээд дорд үцэх нь багасна гэсэн үг байхгүй. Одоо болно. Аних амар юм феминист юм бол байхгүй. Зүгээр л биендээ хайртай байгаасаа бинийгаа дэмждэг байгаасаа одоо тус олж чадахгүй бол лай болдгоо байгаасаа гэж л хүсдэгтэй. Ер нь бол тийм байгаараа та нар шууд гэж орчих шиг. Тийштэй ер нь бас ингээд нөгөө нэг ингэдэг штэ. Тэр чамайг тэгэж муулаад байлээ гэл ингээл нэг ингээд токсик найз ирээд хэллээ гэж бодъё л доо. Тэнгүүд зөрүүлээд чи тэгээ намайг өмөрш нүг асуунгот оо мен тэгээд чамайг дугаа сонсоол байсан юм уу гэдэг бол яг зөрүүлээд муулцснаас ямар ч ялгаагүй юм санагдав. Юу гэх нүг гээл тэгэл чимээгүй сонсоол байжсэн гэж үлээ. Юу гэсэн юм чи ингээд ядаж үгийн сонсчоо дараас нэмэлсэн юм уу гэдэг. Үгүй тэгэл үрээд ирсэн шүү дээ ч юм уу. Ерөнхийдөө чимээгүй байлаа гэд бас ингээд яагаад байгаа юм биш үү гэх юм. Хаацайлаад ч юм уу дэмжиж байгаа юм бол байхгүй. Тийм учраас ер нь хэлэх ёстой, илэрхийлэх ёстой зүйлсээ нөх амар хүнээс айхгүйгээр илэрхийлээд хэлээ сурчаасай л гэж үзэж байна. Бас дээрэс нь угаасаа ингээд эмэгтэй хүмүүсийн ойлгож мэдэрдэг зүйлсүүд байж тэ? Тийм үстэй. Тэгээд одоо саяны найзынхаа одоо муулж байгааг ингээл зүгээр сонсоод өнгөрөөсөн гэл тэгж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан яг Mean Girls дээр бас дахиад нэг юм үг байдаг аахгүй юу? Тэр нь ингээд нэг найз нь хэлдэг зөө. Муу юм хийж байгааг нь мэдсээр таслан зогсоохгүй байгаа хүн ч гэсэн өөрөө муу гэж байгаа байхгүй юу? Яг тэрнтэй адилхан тий. Тэр хүн ингээд хин нэгний тухай муухай юм ярьж гин, хин нэгний тухай муухай худал хурамгийг тарааж байна. Тийм тараан түгээж байна гэдэг чинь ч гэсэндээ өөрөө айгүй буруу зүйл шүү дээ. Тэнгүүд тэрийг нь мэдсээр ээжиж тийм биш гэдгийг нь бас мэдсээр байж ингээд залруулж хэлэхгүйгээр те зүгээр сонсоод өнгөрөөж гинэ гэдэг чинь одоо тэр яриаг ингээ өөхшүүлэн дэмжиж гинэ л гэсэн үг шүү дээ. Тийм болохоор ингээд зарим зүйл дээр ч гэсэндээ ингээд нэгнийхээ өмөрч дуурдаг байгаарэ те. Болсон. Бас girls гэдгийн буруу ингээд туйлширдаг ойлголт байгаа шүү дээ. Эмэгтэй одоо ингээд чид одоо за манай эмэгтэй найз те манай эрэгтэй найзтай найзалдаг гэж бодъё. Тэгээ үерхдэг гэж үү? Үерхдэг. Тэгээ түнгэтэй манай найзыг чид хийчих юм болвол би тэр найзаагаа өмөрч чадахгүй шүү дээ. Тэр эрэгтэй найзаасаа. Тийм үстэй. Тийм болохоор тэгээд яг ингээд буруу юм хийж байгаа юм гэсэндээ тэр эмэгтэй хүнд тэр ингээд хэлэх хэрэгтэй. Буруу юм хийчлээ жээ ингээд болохгүй. Түнээс биш оо яди тэгэл чи тэгэл гэж ч юм уу тэглээ гээд girl болохгүй гэх юм уу тэгэж бас буруу өөгшүүллээ гээд буруу өөгшүүлэл гэж бас амар том сэдв шүү. Амар том нэг мөнгөтэй ахт найзгаа шахаад байж бас болохгүй шүү дээ. Яди би найзаас гоё өстө чих гоё гэх юм чинь гэл тий нэг юм ганц л амьдрын гээд бас найзгаа юм буруу тал руу чиглүүлээд байж бас болохгүй л дээ. Тэгээ өөгшүүлэлт нөгөө сумлалт гэдэг үлээ тий нэгнийгээ бас амар буруу сумладаг юм бас нэлийн харагддаг аа тий ер нь бол нэг ганц л амьдрын гэдэг үг бол амар утгагүй л дээ хүн ганц л өхөн
дандаа амьдрна. Би бол тэгэж боддог байхгүй. Хүн ингээл өдөр болгон амьдарч штэ. Гэхдээ өвхөл бол ганц л тохино. Тийм болохоор ядаж амьдарч байгаа тэр амьдралдаа бас зөв явах хэрэгтэй байхгүй юу? Сайн үйл ядаж нэг удаачсан буйны үйл хийчих хэрэгтэй. Магадгүй тэгэл тийм байнгын л би ганц л амьдрна гээл бүхэл муухай амиг очиж хийгээд ээж бас болохгүй шүү дээ тий. Ганц амьдрын гэдгээр гоё юм хийхгүй байгаа байхгүй юу? Би ганц л амьдрах юм чинь энэ гоё зүйлсийг үзье тий. Ийм гоё амьдрий гэж бодохгүйгээр ингээл нэг юм дампуу амьдарч байгаа ганц амьдрын гэдэг үгээр хаацаална гэдэг чинь амар хөгийн юм байхгүй юу? Дампуу амьдарч байгаа. Дампуу амьдрах юм бол зөндөө байна шүү дээ. Дампуу амьдарч байгаа. Тий. Ганц л амьдарч ийн гэдэг ах юм байхгүй тий. За тэгээ ер нь энэ өндөрлөгөөс харахад бол нэг иймэрхүү байна. Энэ өндөрлөг нь бол ердөө л бит хоёр ингээд дөнгөж хор гарсан эмэгтэй хүн болоод явж байгаа хүмүүсийн өнцгөөс л туулсан юмараа л энэ бүх зүйлийг ярьж байгаа болохоос биш бас бид нарт бит хоёрт бол үзээгүй юм бол зөндөө байна. Дахиад цаашдаа харах юм бас зөндөө байна. Бид хоёр дандаа амьдрна нэг л өхөн. Тэгээд тэр талаас нь бас ойлгоод гоё шүүлтүртэй авах гэхийн ухаанаар хандаарай. Ер нь бол подкастыг бол авах гэхийн ухаанаар л хандаж сонсох хэрэгтэй. Зарим хүмүүс бол зүгээр гоё хань болохгүй сонсдог бол зарим нь яг юм сурах гэж сонсдог. Тэгвэл энэ подкаст нь бол подкастнаас бол сурах юм аваад хаях юм хаяад бид бас буруу зүгүүд ярьж байгаа эсвэл өөр өнцгүүдээс ч юм уу ярьж иж болно шүү дээ тий. 2 жилийн өмнө гэхэд л миний яг одоогийн боддог байсан бодлууд бас зарим нь юм эсрэгээрээ байдаг байсан байхгүй юу. Тий би ганц л амьдрна гэж боддог байсан үе ч бас надад байгаа. Тэнгүүд магадгүй дахиад 2 жилийн дараа гэхэд би бас шал амьдралыг шал өөр өнцгөөс хардаг болцсон байхыг бол үгүйсэхгүй. Тийм учраас яг одоогийн мөнгөчүн бол англиун гэдэг хоёр үний өнцөг дээрээс энэ бүх зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа шүү. За тэгээд сая бол нэлээ их юм жоохон сөрөг тал руугаа ч юм уу юм жоохон юмнууд ярьчлаа шүү дээ. Тийм болохоор одоо ойлаа гоё эмгтэй хүн байх те охин байх. За охин байх нь ч сайн шин те эмгтэй хүн байх те одоо юм гоё мэдрэмжүүдээсээ хуваалцаад ярих гэж юу бодлоо л тоо. Тэгээд миний хувьд бол заяа яг ингээ сарын тэмдэг дуусны дараа нэг биеийн хаван буугаал нэг юм арьс гөлчигөөл тэгэл цаанаасаа нэг ингээл ер нь бол юм ирчгээр ингээ нөгөө гиз ингээ дүүрж мөрөөл ингээл ер нь хавгнаад байдэн штэ хамаг юм ингээл дүүрэл ингээл нэг жоохон жин нэмсэн юм шиг харагдал яг тэр бүх мэдрэмж тий алга болвол тэгэл юм нүрэ будаал нөгөө хувцас өмсөөл ингээл гарч явах надад бүр амар гоё байдаг. Тэрийг бол эрэгтэй хүмүүс бол хэр баргийн ойлгохгүй тэр мэдрэмжийг ер нь бол ойлгохгүй. Тэгээд иймэрхүү ийм жижиг сажиг ийм гой мэдрэмжүүд надад айгүй их төрдөг байхгүй юу. Тэгээ мөөжигийн хувьд одоо эмэгтэй хүн байхын хамгийн гоё мэдрэмжүүдээс уулзвал юу вэ? Үнэхээр яг бас ялттгүй л одоо тэр сарын тэмдэг байна л да. Тэгээд тэр сарын тэмдэг чинь нөгөө нэг яг бүр шинжлэх ухаанаар аваад үзсэн ч гэсэндээ ийм өдөр хоног моногийн зөрүү мөрөө дээр доороос болоод ингээд гормон өөрчлөгдөх ахуулаад тэрнээс бас савлгаатай байдаг шүү дээ. Тийм савлгаатай. Тэгээ тэр бол ялтчгүй миний бас амар гоё мэдрэмж. Тэгээд тэгэнгүүт everything shower гэж юм гоё юм байдаг шүү дээ. Бүр яг ингээд толгойнхоо ингээд өсний үзүүрээс эхлээд ингээд хөлний хомс хүртлээ ингээд бүр all clean болоод бүр үнэхээр ингээд бараг юм амар болоод гараад ирсэн юм. Тэр мэдрэмж бүр амар гоё. Тэгээд бас одоо ингээд ганцаар амьдарч байгаа болохоор ч тэр юм нэг эмхтэй одоо гэрээ тогтжуулах. Илүү нөгөө нэг яг юм өөрөө гэсэн юм зайг үүсгэж байгаа бас амар гоё санагддаг. Нэг юм ягаан цэцэг аваад ч юм уу, ягаан гэрэл аваад ч юм уу, эсвэл ингээд нэг юм мэдгүй ер нь нэг тиймэрхүү өөрийнхөө ингээд орчинг бий болгоод тэгээд нэг юм галзуу уусанд ороод гоё хувцас өмсөд гарах чинь үнэхээр л нэг юм сэргэлт мэдэрдэг. Үнэхээр эрэгтэй хүн ууланд гараад хиймраа сэргээдэг бол эмэгтэй хүн үнэхээр л яг амар гоё гангалаад ч юм уу яг хийхийг хүсэж байгаа зүйлээ маникюрт ороод тий. Үнэхээр хиймээр сэргээдэг бахаа л гэж үздэг. Тэгээ зарим тал дээр би ингэж боддог байхгүй ингээл эрэгтэй хүнээр гэртээ хургуулна штий. Тэгэл би ямар азтай юм бэ? Яаж асар эмэгтэй хүн болж төв. Тэгээ гол одоо ингэж айл явах хургиж өгвөл яаж босож харна. Нөгөө тэнд намайг буцаагаад хүргээд өгөөч. Тиймэрхүү нэг юм гоё юмнууд байдаг шүү дээ. Одоо ингээл нэг хаалга онгоолгож өгч мөнгө ч юм уу ингээл гэртээ хургуулах ч юм уу ингээл эрэгтэй хүмүүс хүнээс авч байгаа тэр халамжууд нэг юм
айгу гоё мэдрэмжийг өгдөг. Одоо нэг юу гэж тайлбарламаар юм дээ. Айгуу нэг тийм халамж авч байгаа нөгөө. Тийм одоо ингээд эмгтэй хүн болохоор л халамжлуулж байгаа тэр нэг юм айгу гоё. Тэрнээс биш одоо ингээд тэр хүний хувьд заавал спешиал хүн байхалаа бүлдэ. Гэхдээ зүгээр ингээд эрэгтэй хүний эмгтэй хүн болохоор ч л өгж байгаа тэр нэг халамж гэдэг юм амар хөөрхөн байдэн штэ. Нэг юм ингээл ажлынх нараа явж байхад хүртэл октоудаа ингэж гээл те. Такси битээ өргөө гээл. Тийм такси максинд ингээл олуулаа авагдсан гоо. За октод нь ихлэ явчих гээл те. Нэг тиймэрхүү юм хөөрхөн эрэгтэйчүүдээс ирдэг юм жижиг сажиг нэг амьдралын нэг юм юмнууд байдэн штэ. Одоо зүгээр наад зах нь гэхэд суудал тавьж өгж мөгдөг ч юм уу те ингээл хаалга онгоолгож өгдөг ч юм уу ингээл эрэгтэй хүмүүсээс ирдэг тэр нэг юм хөөрхөн жижигхэн халамжууд бүр ёо би эмхтэй хүн болж төрсөн ямар азтай юм бэ гэж бодох тийм ямар гоё юм бэ? Тий ямар гоё юм бэ гэдэг нэг тэр одоо мэдрэмжийг өгдөг байхгүй надаа. Үнэ. Одоо ингээл саяны ингээ эрэгтэй хүмүүсээс ирдэг жижиг халамжууд амар гоё мэдрэмж өгдөг гэдэг байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээл эмэгтэйчүүдийгээ ингэчүүдээ гэж үргэлж санаа зовж одоо ингээл кэр хийдэг эрчүүдтэй баярлалаа. Тэгээ та нар маань байхгүй бол бид хэд маань бас байхгүй шүү аж. Тэгээ ер нь бол хүн одоо энэ өндөг анхдагч уу дахин анхдагч уу гэдэгтэй л яг адилхан байхгүй. Эрэгтэй хүн байхгүй бол эмэгтэй хүн байхгүй, эмэгтэй хүн байхгүй бол эрэгтэй хүн байхгүй. Тийм учраас ингээд би биенийхээ түшиг тулгуур болж явдаг эрчүүдтэй баярлаа. Та нарт нөгөө хэн багш маань байна гэдэг шиг ажлынхаа залуучуудыг нэрлээд ивчээ. За тэгээд энэ хүү угаасаа энэ Flash гэдэг платформ маань угаасаа яг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан гэд өмнө нь хэлсэн шүү дээ. Тийм учраас бид хоёр зөвхөн одоо октод дээрээ тийм төвлөрч ярьж байгаа учраас ойлгоорой. Тэрнээс биш бас ирчүүд маань бас ярьж дуусгааргүй том сэдв шүү. Тийм гэхдээ энэ маань зөвхөн эмэгтэйчүүдийн подкаст. Тэгээ ер нь бол подкаст маань бол өндөрлөг тийшээгээ хандаад явсан байна. Тэгээд зөндөө олон гоё шийдвүүдийг хүндэж ярьж чадсан л гэж бодож байна. Нэгнийгээ дэмжиж байгаа, нэгнийгээ хайрлаж байгаа, одоо нэгэндээ дэм болж байгаа эмэгтэйчүүд бол маш гоё харагддаг шүү. Тэгэд өсвөр насны хүүхдүүд ч гэсэн айгүй нэгнийгээ ингээд дээрлэх ч юм уу, одоо гадуурхах тиймэрхүү юм айгүй ажиглагдаад байлээ. Тэгэд тийм болохоор тэрийгэ багасгаарай, охтууд нэгнийгээ хамгаалдаг байгаарай гэж бас их чихэн зүгээс зөвлөж байна. Гэтэ ер нь яг нэг өсвөр наст угаасаа нэг тийм жоохон ааштай байдаг. Ер нь тийм байсан уу? Би бол тийм байсан. Би бол эрэгтэй хүүхдүүдэд айгүй муухай ханддаг байсан. Би бол тэрэндээ амар гимшдэг. Намайг уучлаарай. Надад зодуулж ирсэн бол уучлаарай. Эрэгтэй бол явчихсан. Эрэгтэй хүүхдүүдтэй айгүй юм дээрэнгүү харцдаг байсан. Гэхдээ яг хуу төгсгөө анги мангидаа бол ороод ухаарсан. Та ингээ ойлгоод энэ ч амар муухай зүйл юм гэд яг ойлгоод тэрийгэ засаад явсан. Тэрнээс өмнө бол яг бага анги мангидаа бол яг эрэгтэй хүүхдтэй харцаж үзээгүй. Одоо миний надад ах байхгүй юу, эрэгтэй дүү байхгүй байсан учраас би одоо эрэгтэй хүнтэй яаж харцах учраа мэддгүй байсан болохоор би шууд ингээ айгүй муухай харцдаг байсан байхгүй. Гэтэ тэрийгэ том болоод бол ухаарсан шүү. Том болоод ангийнхаа хүүгүүдийг ч бас ангийнхаа юм хөрхөн жижигхэн хөвгүүдийг бусдаасаас хамгаалдаг юм охин болсон шүү. Манай ангийн хүүхд бүр төгсгөө ангитай надад тэгж хэлж байсан шүү дээ. Ингээд юм сэтгэлийн захиа би биндээ бичсэн байхгүй бүх хүүхд би биндээ. Тэгсэн чинь надад ингээд үргэлж намайг бусдаас хамгаалдагт баярлаа. Яг л миний төрсөн их шиг санагддаг шүү гэд манай ангийн бандаас надад тийм зэх ярьсан цаа. Ямар тэрийг би бүр одоо хүртэл боддог зан амар хөөрхөн санагдал би ч бас ингээ хин нэгний амьдралд нь ингээд тусуулаад юм сэтгэлд нь үлдсэн бай шүү гэдэг тийм мэдрэмжийг авсан. Тэг ер нь хүмүүс намайг амар их ихчиг гэдэг. Одоо ихчж байсан, чацууч байсан, одоо дүүч байсан хүмүүс намайг яг манай ихчиг санагдаад ах юм. Яг манай аниатай амар адилхан юм аа гэд би нэг юм хүний нэг юм ихч вайбыг өгöd дийм шүү. Ер нь миний дүү болохыг хүсвэл ганаас. Тэг ер нь тэг хүмүүсийг аль болох гоё юм хамгаалахыг хүсдэг. Тэг хүмүүс ч ингээ өөрөөсөө жоохон дор байгаа хүнийг дэвслэхийг хүсдэг шүү дээ. Тийм мухай юм байхгүй. Ихэнх хүмүүсийн нөгөө нэг юм хүчрхэг мэдрэмжийг авахын тулд хүчрхэг байхыг хүсхийн тулд муудаа дэрлэх үү? Даалуудаа дэрлэх үү? Ёстол муудаа дэрлэх үү? Тийм учраас би бинийг хайрлаарай, амьддаа би бинээ хайрлая. Хүн ер нь ойлгод юм дөө. Муухай хандчихсан гэсэндээ муухай агааштай хүн байсан гэсэндээ нэг өдөр угаасаа л за би угаасаа л болдоггүй хүн байсан юм байна гэдэг зүйлсээ ойлгодог. Тэгээд тасардаг хүн гэж байдгийг шүү. Тийм.
Тэгээ засарчаад ахт нь чи юм байгаагүй сте гэдэг. Гэж болохгүй шүү. Тэр ястаа хүүгэн те. Энэ Сайнаар өөрчлөлт байсан нэг. Өөрчлөлтөж үзүүлэх үү? Гэтэ муугар гэдэг. Тэр шиг сайнаар өөрчлөгддөг хүмүүсээс зөндөө их байдаг шүү. Тэгээд өөрчлөгдөж байгаа хүмүүсийг бас уучлаад гоё эвтэй найртай сайхан байцгаагаарай. амьдралыг сайхан enjoy доорой. Тэг хүсэж байна. Тэгээ ер нь эмэгтэйчүүдийн талаар илүү их мэдхийг хүсвэл эсвэл эмэгтэйчүүдийн амьдралын хэм маяг ч юм уу тийм нарийн нэнтэн гой юмнуудыг харахыг хүсэх юм бол манай Flash-ыг дагаарай, subscribe хийгээрэй. Үзсэн контент бидний ингээд цаг заваа зарцуулаад сэтгэл гаргаж хийж байгаа контентууд дээр маань гоё комент үлдээгээрэй, лайк дараарай гэж хүсэж байна. За тэгээд энэ подкастыг үзэж их зүйлийг хүлээж авсан охид өвгөдтэй баярлаа. Магадгүй эрэгтэй хүмүүс гэсэн эмэгтэй хүмүүсийг ойлгохын тулд энэ подкастыг үзэж байгаа. Одоо ингээд мужик крашлдаг залуучууд энийг үзэн шүү дээ. Тэгэл бас ойлгох шүү дээ. Эмэгтэй өнгөд чинь. Тэгээ альчгүй эхний дугаараагаа болохоор битэрийн хувьд жоохон сандралтай тэгээ жоохон ийш тийшээ ингээд олон тийшээ үссэн замбраагүй ярьсан мэж магадгүй тэгээ яваанда олон гой зочдтой хүргэлжлүүлээд хийхээр подкаст маань явн чангарах байхаа гэж найдаж байна. Тэгээд энэ хүртэл тууштай сонсож үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд баяртай. Тэгээд ёстой нэрээ авах гэхийн ухаанаар хандаж үзээрэй. Сөрөг комент бичих талаар бидэд ярилцсан шүү дээ. Хэрвээ бичих гэж байгаа бол яг одоо бол. Шейла бишээ. Jojo, have you learned nothing? За тэгээд одоо яг жинхнээсээ баяртай. Баяртай. Сайхан амарцгаагаарай. Энэ хүртэл үзсэн баярлалаа. Баяртай. Subscribe, like, share хийхээ мартаваа.